Сайн мэцгэнаа их юм хүндээ сонсогчдоо өөрчлөлт подкастын маань шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаараар би та бүхэндээ makeup artist Наруми ихчигээ урьж оролцуулахаар боллоо. Тэгээ энэ удаагийн дугаараар илүү эмгтээлээ гоцон талаас ярилцах бөгөөд арьс арчилгаа, нүүр будал зэрэг эмгтээчүүд маань хэрэгтэй гэсэн сэдвээр ерөөхдөө ярихаар тохирсон байгаа. За тэгээд бидний урилгыг хүлээн авсан Наруми ихчтэй баярлалаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн минь баярлалаа. Оролцуулсан. Асуултаа би яг ингээ мейкап хийдэг дараалалаараа одоо эхлэе гэж бодлоо. Бүгдээрээ арьс арчилгааныхаа тухай ерөнхийдөө эхлээ ярилцгаая. За тэгээ арьс арчилгааны зөв дараалал гэвэл тэг ямар дараалал зөв байх вэ? Одоо тэр чинь манай интернетээр маш олон мэдээлэл байгаад байгаа. Хүн болгон өөр өөрөөр тайлбарлаж өөрөөр хэлж байгаа болохоор яг энэ тал дээр та ингээ мэргэжлийн артист хүний зүгээс ингээ зөвлөгөө өгөөч. Мөн арьс арчилгаа хийхдээ түгээмэл гаргадаг алдаанууд юу вэ? Энгийн өдөр тутмын арьс арчилгаа болон гүн цэвэрлэгээний ялгаа, тэг гүн цэвэрлэгээгээ тэг хэр удаан одоо ямар давтамжтайгаар хэрхэн хийх үү гэх мэтчлэн яг одоо арьс арчилгааныхаа талаар эдгээр асуултуудыг асууя гэж ерөөхдөө бэлдсэн байгаа. За баярлалаа. За ингэж бодож байна. Би бол одоо makeup artist-аар 11 жил ажиллаж байгаа. Яг арьс арчилгааны мэргэжилтэн ч юм уу одоо dermatologist бол биш. Гэхдээ энэ мэргэжлэр ажиллаж байгаа хүний арьсан дээр одоо бодолт хийж байгаа учраас байшин барих гэж байгаа бол нэг газрын заавал судлах ёстой шүү дээ. Цэвэртэй газар байна уу, далийн мөрөж чулуутай газар байна уу, өөр юу гэдэг юм те. Тийм юу судалгааг заавал хийж яадаг учраас яг тэрнтэй адилхан мейкап хийх гэж байгаа юм бол мэдээж тухайн хүний арьсыг ямар төрлийн арьстай хүн байна вэ гэдгийг номер нэгт маш сайн мэдчих хэрэгтэй байдаг. Тэгэхээр мэдээж нөгөө төрлүүдийн ямар төрөл байдгийг тэрэн дээр ямар төрлийн бүтээгдэхүүн хэрэглүүл зүгээр байдгийг гэдэг талаар мэдээж нөгөө яг мэргэжлийн арьс гооцлын эмчийн дайны биш юмаа гэх тодорхой хэмжээний мэдээлэл мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг утгаараа би одоо энэ зөвлөгөөг өгөх гэж байна. За арьс арчилгааны дараалал гэвэл яг би бол ингэж боддог л доо мэдээж гоё бодолт хийхин тулд гоё арьстай байх хэрэгтэй. Гоё суурь одоо арьс нь их гоё байвал ямар ч бодолт угаасаа гоё болно шүү дээ. Тэгэхээр арьс арчилгааны нэлээд олон дарааллууд байдаг. Одоо жишээлбэл солонгосчууд бол бүр нэм 10 шатлалт бүр юм дарааллын дагуу цэвэрлэдэг шүү дээ. Цэвэрлээд арчилдаг гэсэн. Нийтдээ 10 шат. Яг монголчууд бол арай ч 10 шатыг бол хэрэглэхгүй байгаа. Миний бодлоор нэг юу ч гэсэн одоо яг цэвэрлэгийнхаа шаттай нийлээд нэг 5-6 юм төрөхөд байгаа мó гэж харагдаад байдгийг дунджаар. Тэгээд яг мэдээж яг арьсаа цэвэрлэн гэдэг нь бол арьс арчилгааны хамгийн үндсэн суурь гэж би боддог. Дээр нь арчилгаас гадна цэвэрлэгээ муу хийчүүл дээр нь арчилгаа хийгээд бол нэг тийм эмэргүй шүү дээ, тийм ба. За тэгэхээр хамгийн түрүүнд эхлээд арьсаа арчилгаанд бол цэвэрлэгээ яаж хийх вэ гэж байна. За тэгэхээр цэвэрлэгээ гэдэг маань өөрөө нөгөө хүмүүст ингээд дарааллуудын одоо хүмүүсээс ингээд асуудаг байхгүй. Тэнгүүд дандаа буруу цэвэрлэдэг. Манай одоо суралцчид дандаа буруу цэвэрлэж харагддаг. Тэгэхээр яаж цэвэрлэх ёстой юм гэхээр мэдээж хамгийн түрүүнд одоо ийм 3 шатлалт цэвэрлэгээ гэж нэрлэдэг байхгүй юу. За тэр нь болохоор яг 2 шатлалт ч гэдэг юм 3 шатлалт ч гэдэг юм. За нэгдүгээр болохоор тухайн одоо мейкап хийсэн тохиолдолд тийм үү. Мейкап хийх бол 2 шатлалт гэж нэрлэдэг. Мейкап хийсэн бол 3 шатлалт гэж нэрлэдэг. Нэгдүгээр шат нь юу юм бэ гэхээр нүдний будаг, уруулын будаг ч юм уу яг юм хэсэгжилсэн одоо пигменттэй бодолтуудыг төрүүлж эхэлж заавалж одоо арилгах хэрэгтэй байдаг. Тэр нь болохоор 2 фазын шингэн гэж нэрлэдэг. Эсвэл одоо метил ус гэж нэрлэдэг тийм. Ингээд тэдрээрээ хөөн шингэж байгаа ихлэ төрүүлээд пигментүүдээ арилгачих хэрэгтэй гэсэн. За тэрний дараа bomb гэж нэрлэдэг л дээ. Ерөнхийдөө double cleansing буюу давхар цэвэрлэгээ гэж нэрлэдэг тийм cleansing bomb гэх буюу юм тосон бүтцтэй нэг юм юу шиг гэх юм дээ. Coconut oil шиг нэг юм царцчаараа нэг юм хатуу болчдаг, шингэн болчдаг нэг юм тос яадаг штэ. Тэрнгээр будыг цэвэрлэхээр илүү одоо маш сайн цэвэрлэгддэг гэх юм уу? Будаг бүр ингээд задарч өгдөг гэсэн. Мейкап бол маш сайн задлж өгдөг. За тэрийг угааж ингэж арилгасныхаа дараа тэгээд заавал угаах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ хамгийн сүүл нөгөө цэвэрлэгээ маань гэжтэй тий. Тийм 3 шат байгаа. Мэдээж тэрний дараа нөгөө тухайн будгийг бүрэн цэвэрлсэн гүг бас давхар шалгах нэг шалгуур нь болохоор тонороор арчдаг штэ хөвөн шингээж агаад. За тэр нь болохоор тийм 2-3 төрлийн ач холбогдолтой байдаг. Нэгдүгээр бол будгийг одоо нөгөө бүх будаг ер нь арьсанд үлдсэн үгүй юу гэдгийг юм шалгах нэгдүгээр зорилготой. Хоёрдугаар арьсыг чигшүүлэх зорилготой.
3 дугаарт нүрээ угаасны дараа pH түвшин айгүй одоо түвшин алдагдчихдаг гэсэн үг, савнгаар угаасны тохиолдол. Тэр pH түвшин өндөр болчихгонгууд тэрийг бууруулдаг байхгүй юу? Тонер хэрэглэх. Тийм. Тэгэхээр одоо энэ 3 цэвэрлэгээний араас заавал тонер хэрэглэх хэрэгтэй байна шүү дээ, тий? За дараа нь тэгэхээр ингээд цэвэрлэгээ гэдэг бол миний хувьд маш чухал санагдаж байгаа. За цэвэрлэгээний дараа мэдээж дээр нь яг юу тавьж арчлах юм бэ гэдэг нь тухайн хүний арсны онцлог, хоёрдугаарт насны онцлогоос шалтгаалаад арчилгаагаа хийн гэж би бодоод байгаа л да. Арс арчилгаан дээр мэдээж нөгөө гуужуулалт, маск тавих маах гэдэг бас нэг процессуд байгаа шүү дээ. За тэгэхээр би болохоор мэдээж маскыг бол тухайн хүнийхээ арсандаа тохируулаад ямар төрлийн маск тавих вэ гэдгийг мэдээ сонгоно. Тэгээд маскыг бол мэдээж 7 хоногт 2 удаа л хэрэглэх хангалттай. За зарим тохиолдолд яг шит маскуудыг бол 7 хоногт 4-5 удаа ч хэрэглэж болно. Одоо салфетик маскууд. Яг нөгөө гуужуулалт буюу гүн цэвэрлэгийг юу хэрхэн яаж хийх юм бэ гэж ярьж штэ тий. Тэгэхээр би бол гүн цэвэрлэгийг яг 7 хоногт 1 юм уу 2 удаа мэдээж нөгөө маш их одоо хуурайшдаг ингэж тийм хүмүүс одоо арсан бүр ингээд баг ингээд ил ингээд нөгөө одоо арзаацсан харагддаг шүү дээ. Тийм арстай хүмүүс бол 7 хоногт 2 удаа хийгээд гайгүй тэр нөгөө арсны хураашилтанд орцсонгой гайгүй байгаа хүмүүс бол 7 хоногт 1 удаа хийхэд хангалттай гэж үзэж байгаа. Тийм. Гүн цэвэрлэгийг бол мэдээж нөгөө гуужуулагч гэдэг зүйлээр хийн. Гуужуулагчаа хэрэглэхдээ 2 янзын гуужуулагч байгаа шүү дээ. Нөгөө физикал, нөгөө нь химикал гэдэг байгаа. За химикал гуужуулагч нь бол илүү нөгөө хүчтэй хурдан тухайн хүний арсны гүндэх бохирдлыг арилгачих зорилготой байгаа. Физикал гуужуулагч гэдэг нь илүү зөөлөн гуужуулагч гэж хэлдэг. Зөөлөн тэгээд ерөнхийдөө жоохон арсных нь өөрийнх нь бохирдлыг одоо аргадаж гаргаж ирэх маягтайгаар хийдэг. Тийм байгаа. Тэгээ яг би энэ гүн цэвэрлэгээн дээр нэг юм нэмээд хэлчих. Хар батгыг бол шахаж болохгүй. Өөрөөр нь аргадаж гаргаж ирэх аргууд гэж байдаг. Тэр нь болохоор одоо нөгөө cleansing одоо double cleansing буюу одоо давхар цэвэрлэгээ хийж дуусны дараа дахиад нөгөө cleansing balm гэж одоо тэр бүтээгдэхүүнээрээ түрхэд нэг 20-30 минут хэрэгтэй ингээд массажлаад ингээд тасралтгүй массажлаад ирэнгүүт хар одоо яг чиний ил байгаа том одоо тийм хар батганууд ч ингээд гараад ирдэг гэсэн өөрөө гараад. Өөрөө ингээ ил гараад гаранд ч ингээ хуруунд ч мэдрэгдэн ингээд бүр ингээд юм. Амар сонин заяа. Тэр их шахах шаардлагагүй байхгүй. Тэрийг ингээд цэвэрлээд гараад ирнэ. Тэгээд массажлынхаа дараа шууд угаачна. Угаасныхаа дараа заавал шавар маскыг заавал тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо бид нар ингээд нүхэн дотор нэг юм байлаа шүү дээ тийм ингээд хар батг орцсон ингээд. Бид нар нөхцөлтэй байж нөхцөлтэй яаж арилгах уу гэдэг. Гэтэл нөхцөлд арилгах процесс чи яаж явагддаг вэ гэхээр тэр нүхэн дотор юм байгаа тохиолдолд хизээч нүхэ агшихгүй байхгүй юу. Тэрийг гаргаж ирсний дараа нэг ингээд жижигэрнэ дээ. Жижигрэнгүүт нь дээр нь агшаах бүтээгдэхүүн буюу шавар маск буюу clay mask заавал тавих хэрэгтэй. Тэрний дараа ингээд агшаад тодорхой хэмжээнд диаметр нь багасна гэсэн үг байхгүй юу. Гэхдээ нэгэнт нөхцөлд үүссэн бол 100% арилгахад бол хэцүү. Гэхдээ тодорхой хэмжээнд одоо яг нөгөө сайн арилгахыг гэвэл мэдээж нөгөө лазер ч юм уу те арай нэг дэвшилтэт технологи ашиглаад явбал илүү нөгөө хурдан арилна гэх юм уу. Яг энэ гэрээ нөхцөл агшаах баягаар явна гэвэл нилээдгүй бас тухайн хүнээс нилээн арчилгаа нилээн цаг хугацаа бас шаардна гэсэн үг. За цэвэрлэгээний хувьд бол юм байна, чийшүүлтийн хувьд юм байна. Яг арчилгааны хувьд бол мэдээж нөгөө хэдэн шаталтай арчилгаа хэрэгжилж байгаа вэ гэдэг нь нөгөө тухайн хүний арсны ком сонгодог штеп. Комоос шалтгаалж байгаа. Ком нь одоо жишээлбэл хитэн дараалттай комбайн яг тэр чиглэлээр нь хэрэглэн гэсэн үг. Тэгээд нөгөө бүтээгдэхүүн дээр бол мэдээж хүмүүс аюух нэг ялгаа зааг нь мэддэггүй. Спенс гэж юу юм, серум гэж юу юм, лошн гэж юу юм гэл тэдрийгээ мэддэггүй штэ. Тэгэхээр нөгөө комо яаж сонгох вэ гэхээр мэдээж бол чийшүүлэх бүтээгдэхүүн заавал байх ёстой. Чийшүүлэгчийн барьдаг одоо шөнийн тос ч юм уу, өдрийн тос ч юм уу, тос нь заавал байх ёстой. Чийшүүлэх хийжлээ штэ. Тэнгүү чийшүүлч чинь буцаад ингээ арснаас одоо ууршаад алга болох магадaltaй байдаг байхгүй. Тэрийг тогтоож барих заавал тос түрхдэг араас нь. Тэгээд мэдээж нөгөө 21 наснаас дээш насны хүмүүст бол зөвлөхөд нөгөө зохины тосыг заавал хэрэглэж байгаарай гэж зөвлөдөг. Яагаад вэ гэхээр зохины тос заавал тусгай зохины тосыг тусад нь хэрэглэх гээд байгаа юм бэ гэхээр одоо яг энэ нүдний одоо ингээ антомоор ингээ яриул ингээ нүдний аяг гэж ярьдаг шүү дээ. Энэ аягны ингээд доотлолт ингээд юм нүдний нэг юм ухархаал байгаа шүү дээ. Ийм зөөлөн ухархаа байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд булчин байдаг байхгүй.
Одоо хүний нүүрэнд бол ингээд одоо энэ хацрын булчин, одоо энэ ирүүний булчин гэх булчинтай энэ нүүр чинь. Тэнгүүд нүдийн хэсэгт ямар ч булчин байдаггүй. За тэгэхээр энэ булчингүй хэсэг бол яг үхээр маш хурдан хөгшрөх эмзэг байдаг гэсэн үг байхгүй юу? Өөрөө булчинж чангарах боломжгүй. Тийм учраас зохины тосыг заавал зохинд тусгайлан хэрэглэдэг байхгүй юу? Тийм. Тэгэж ер нь бол юм чигшүүлэлтээ бол би арсныхаа онцлог тохируулаад хэрэгэл гэж би бол зөвлөмөр байна. Гэхдээ мэдээж яг хүн болгон тохирдог гэвэл нөгөө гиалурон энтерч гэдэг юм уу те хүний нөгөө одоо нүүрэнд заавал одоо гиалуроны одоо хүчил гэж юм байдаг шүү дээ. Тэр гиалурон гэдэг зүйл тодорхой хэмжээнд байх ёстой байтал нас ах тусам тэр гиалуроны одоо агуулмж гэх юм уу коллаген бас ингээд хүний нүүрнээс алдагдчихэдэг. Тэр алдагдалтыг буцаж нөхөхийн тулд бид нөгөө гиалуроныг бол хүн болгон хэрэглэж болно. Гиалуроны одоо хүчил гэж байдаг та одоо тийм тусдаа одоо бүтээгдэхүүн юм бай тий. Тийм дан гиалурон гэж бас байдаг. Тэр бүтээгдэхүүнийг ямар ч арьстай бол хүн болгон хэрэглэж болно. Коллагеныг ч гэсэн хүн болгон хэрэглэж болно. Тэр нь өөрөө хүн болгон зайлшгүй арьсан дээр байх ёстой, нэгт байх ёстой зүйл учраас тэрийг нөхөх зорилготой хэрэглэнэ гэсэн үг. Гэтэ яг мэдээж насан жоохон ахаад гиалурон болон коллагены агуулмж нь алдагдсан тохиолдолд нөхөн л гэсэн үг л дээ. За тийм байгаа. Арьсан дээр бол тийм шүү. Тэгэхээр ер нь бол ингээл 7 хоногт нэг удаа ч юм уу 2 удаа гүн цэвэрлэгийг бол хийчих нь байна. Тэрний дараа өдөр тутмынхаа цэвэрлэгийг бол тэр 3 үе шатлалтай цэвэрлэгийг хийгээд тэгээд арьс арчилгаандаа орох нь байна. Тэрнээс гадна арьс арчилгаанаас гадна яг 7 хоногт нэг удаа ч юм уу маскууд тавиад ихэд явчих юм байна шүү дээ. Окей. Маска сонгохдоо бол яг бас нөгөө бас ямар арьстай гэдгээс бас шалтгаална тийм байна. Тийм нөгөө өвчлөлт нөтрийг агших гээд байгаа мó эсвэл ой чишиг өгөх гээд байгаа мó эсвэл арьсаа цайруулах гээд байгаа мó гэл те эсвэл чангалах гээд байгаа мó гэдэг поинто аюулсаа өөрөө олох хэрэгтэй гэсэн үг. Зарим хүмүүс манай тийм эмзэг арьстай юм уу эсвэл одоо нүрээр нь их зүйл гараад байдаг. Тэр маань ерөөхдөө юутай холбоотой байдаг бол тэрийг ингээд зөвхөн арьс арчилгаагаар ингээд багасгах боломж байдаг уу ер нь. Өөр юм гараад байгаа гэдг нь өөрөө яг ямар шалтгаантай вэ гэдгээ бас эхлээд олох хэрэгтэй л дээ. Энэ өөрөө ганцхан бидний арчилгаанаас 100% шалтгааллахгүй л дээ. Тэр нь болохоор нөгөө бидний бие организмын нэгдүгээр онцлог, хоёрдугаар та бидний амьдралын одоо лайфстайл амирх нөлөөлнө. Амьдралынхаа лайфстайл дээр нэгдүгээр анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт эмэгтэй хүн байвал нөгөө дааврын өөрчлөлтөнд эмэгтэйчүүд амирх ордог. Сар болгон дааврын өөрчлөлтөнд ордог. Дээрээс нь эмэгтэй хүн жирэмсэн болох үед, төрсний дараах үед, за мөн цэвэршилтийн үед, за тэгээ орчин солигдох үед ч гэдэг. Тэгэхээр дааврын өөрчлөлтөө байна уу гэдгийг дааврын шинжилгээ өгж нэгдүгürt мэдэх хэрэгтэй. Үнэхээр энэ нүрээр юм амар гараад байгаа бол хоёрдугаарт миний лайфстайл ямар бэ гэдэг амьдралынхаа хэв маягийг бас эргэж нэг харах хэрэгтэй болов уу гэж бодоод байна. Тэгээд арчилгаагаа одоо нөгөө яг зөв дараалалаар хийж гин үү? Би яг зөв хоолж гин үү? Миний амьдарч байгаа орчин цаг агаар ямар байгаа лээ? Миний дааврын өөрчлөлт болоод надад ходоод гидс болоод дотор хот одоо эргэтний ямар асуудал байгаа лээ гэдэг юм. Айгүй олон хэсгүүдээ ингэж бас нэг жоохон нэлээд шинжилж үзэж яагаад ер нь жоохон хэмжиж үзнэ гэсэн үг. Хэмжилт хийсний дараа одоо энэ хэмжилтийг яаж сайжруулах вэ гэд явбал илүү нөгөө батгчлалтай асуудлыг шийдэх болов уу гэж бодож байна. Ганцхан нүрээ арчлаа шийдэхгүй байх гэж бодоод байна л та. Харин тийм баг. Тэгээд яг магадгүй нүрээ арчлаа шийдэгч магадгүй шүү дээ. Тэгэхээр аль бүгдийг л хэрэгжүүлж үзэх хэрэгтэй гэсэн үг баг баг. Тэгжэл зөвхөн окей, дараагийн одоо асуулт маань болохоор нүр бодлтын өмнө одоо бид нэр арьсаа яаж бэлтгэх үү гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань болохоор бас нэг арай нэг өөр дараалах болов зүгээр одоо миний хувьд бол би тонороо нүрөө самдаж угаачаад тонор тэгээд emotion тэл lotion-д түрхээд тэгээд нагны цусаа түрхээл шууд одоо мейкап хийж эхэлж байгаа. Чи ямар арьстай вэ? Ерөнхийдөө хурь арьстай. Гэхдээ яг ингээд нөө дух хിവэрээ нөө Т хэлбэртэй нэг жоохон тослогдох гэдэг. За окей. Нөгөө арьснаасаа бас давхар шалтгаалаад явна. За. Мэдээж өглөө орой арьс арчилгааг тусдаа байгаа. Сая бол би орой арьс арчилгааг ер нь бол илүү төлхөө түрүү ярьсан. Одоо энэ нөгөө мейкапын өмнө арьсаа бэлдэх яг мейкапын үндсэн суурь бодолтой хийх гэсэн одоо мейкапыг дотор нь хоёр том бүл хуваадаг байхгүй юу? Нэг нь нүр будахаас өмнөх процесс, нэг нь нүр яг будах процесс гэсэн хоёр степ хааж байгаа.
За нүүр будалтын өмнөх процесс дээр нь дахиад 2 хуваагдаж байгаа байхгүй. Тэр нь арьсаа бэлдэх хэсэг, суур будалтаа хийх хэсэг гэж 2 хуваагдаж байгаа. А яг мейкап хийх хэсэг бол зөвхөн хөмсгнөөс ахуулаад уруул хүртэлх бүх процессыг хийж байгаа. Тэнгүүд хамгийн дөрөнд арьсаа бэлдэх гэж байгаа. Тэгэхээр одоо мэдээж хамгийн дөрөнд өглөө босоод угаахаас эхэлнэ шүү дээ. Тэгэхээр нөгөө тухайн хүнийхээ арьснаас шалтгаална л да. Зарим хүн одоо өглөө босоод ирэхэд ингээ ажиллах хэрэгтэй. Миний нүүрээр айл ал хэсгүүдээр тослогжилт үүссэн байна уу байхгүй байна уу гэдгээс анзаарах хэрэгтэй. Магадгүй тослогжилт нэх үүсэхгүй хуурай байвал заавал савндаж угаах шаардлагагүй. За. Эсвэл хөнгөөр ч юм уу мицил усаар ч юм уу те эсвэл тонороор ч юм уу арчаад цэвэрлжиж болно. Эсвэл зүгээр энгийн зүгээр усаар угаачж болно. Шууд угаахгүй гэсэн. Хэрвээ чи босоод ирсэн чинь хамрсгэр чинь ч юм уу духсгэр чинь ч юм уу тодорхой хэмжээнд тослогжилт үүссэн тохиолдолд чи савндаж угааж болно гэсэн. Савндаж угаасны дараа чи заавал тонороор арчих ёстой. Яг тэр пH-ийн түвшинг баланс буцаад байх ёстой. Ер нь дунд чинь 5.5 энтер гэж ярьдаг байхгүй pH түвшинг. Угаангууд ерөнхийдөө 8 9 мэс олон явж өсчдөг гэсэн. Тэнгүүд тэрийг буулгахын тулд тонор ирлээ да. За тэгээд мэдээж угаана тэгээд тонороор арчиж чишүүлнэ. За тэрний дараа яг нөгөө тоникийг арчдаг бас цацдаг гэсэн хэлбэр байгаа. Тэр нь болохоор цацдаг нь бол мист байгаа шүү дээ. Чишүүлдэг мист гэж нэрлэдэг. Тэгэхээр тухайн хүний өөрийнх нь сонголт аль нь илүү өөртөө чинь хялбар байна гэдгийг сонгоод хэрэглэж байна. За тэрний дараа хит хуурай арьстай хүмүүс бол өдрийнхөө тосыг түрхнэ. Чишүүлдэг өдрийн тос түрхнэ. Тэгээд нарны тос түрхдэг. Хэрвээ холимог юм уу тослог ер нь жоохон тослогжилт ихтэй арьстай хүн бол заавал өдрийн тосыг чишүүлэх тос хэрэглэх шаардлагагүйгээр зөвхөн нарны тос хэрэглэж болно. Гэтэ нарны тосыг заавал хэрэглэх хэрэгтэй гэж би зөвлөдөг. Тэгэхгүй бол одоо бид нар гараал явангууд бид нар одоо гэрте байсан ч гэсэн ер нь бол одоо энэ LED гэрэл ч юм уу энэ гэрэл тэгээд энэ компьютерийн янз бүрийн UV туяанууд бид нар бас арьсанд нөлөөлж яадаг байхгүй юу? Тэгэхээр бид нар юу хэрэглэх хэрэгтэй л дээ? Нарны тосыг заавал хэрэглэх хэрэгтэй. За тэгээд нарны тос төрсний дараа яах вэ гэхээр мейкап бейс хэрэглэнэ. Мейкап бейс хэрэглэнэ. За бейс хэрэглэсний бейс юм уу праймер өөрийнхөө арьсан тохируулж сонгоно. Мэдээж праймер бол мэдээж нөгөө асуудал шийдэх зорилготой нөхцөл тагладаг ч юм уу тийм зорилготой байхад бейс нь илүү нөгөө чиний дараагийн будагны чинь гаралтыг сайжруулж өгөх тийм одоо зорилготой байдаг бейс бол тэгээ яг мэдээж хоёулаа бейс праймер хоёулаа ижилхэн нөгөө арьсны чинь кремний хорноос хамгаалах зорилготой байхгүй юу? Ийм хамгаалтын нэмгэн бидэрт бүрхүүл үүсгэж өгч байна л гэсэн үг хамгаалтыг. Тэгэхээр заашгүй хэрэглэх хэрэгтэй. Бейс үү праймер үү гэдгээ сонгож хэрэглэнэ. За тэрний дараа кремээ хэрэглэнэ. Кремнийхаа дараа тосон гэрс өдөр бол тосон гэрс өдөр тавина. Хэрвээ тосон гэрс өдөр ашиглахгүй бол шууд нунтаг пудр буюу одоо сүүлийн үед нунтаг пудрыг одоо нунтаг гингүүд нөгөө компакт пудр хэрэглэдэг байхгүй юм шахмат пудр. Тэрийг хэрэглэхгүй тэр одоо хэрэглэнээс баг гарсан шүү. Тэрийг хэрэглэхгүйгээр илүү setting powder гэж нэрлэдэг. Одоо юм цав цагаан өнгөтэй ямар ч ширхэггүй пудр байдаг. За. Тийм бүтээгдэхүүнийг хэрэглүүл илүү будгийг чинь блоклж төгжиж өгдөг гэсэн. Тэгээ хөдөлгөөнгүй болгоно нэгдүгээр, хоёрдугаар ингээ ойртоо тархлаар зузаан юм шиг харагдахгүй. Гэтэл бид нар крем тавиад нөгөө компакт пудр гэдэг юм дээрээс нь тавьбал түн бач амар зузаан харагдана гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө будцсан ч гэсэн яаж гой нэмэгхэн будаагүй нэг тийм гой цэвэрхэн тийм арьстай харагдах гэхэлэр нөгөө дараалал болоод бүтээгдэхүүн сонголтын дээр амар сайн анхаарах хэрэгтэй. За тэгээд ингээ нутаг пудр тавиад блоклоод төгжингүүд нөгөө нүүр будалтын том хоёр хэсгийг чинь нэг нь дуусчихсан. За тэнгууд одоо мейкап хэсэг чинь жинхэнэ хөмсгнөөс эхэлнэ. Нөгөө хөмсгөө буднуудад тэнд нь контурт нь сормосоо будна, хацраа хайлайтаа тавина, уруулаа хүрээлэн будна. Сонсогчдын маань яг энэ асуултыг бол явуулсан байгаа. Ингээд цэвэрлэгийн арчилгаа сайн хийдэг хэрнээ нүүр бутахад ингээ арьс барцаагаад байна. Энэ маань юутай холбоотой юм болоо гэх. За тэгвэл энэ чих олон төрлийн шалтгаан гарч ирнэ л дээ. Яг нь нэгдүгürt нөгөө саяны дараалалаар хэрэглэсэн үгүй юу гэдгээ нэгдүгürt харах хэрэгтэй. Хоёрдугаарт бүтээгдэхүүн хоорондын зохицол гэж юм байгаа. Тос чинь чиний хэрэглэсэн тос чиний хэрэглэсэн праймер хоёр хоорондоо зохихгүй гэж болно. Тэгвэл яадгүй гэхээр бөмбөрдөг. Ингээд хэрэглэхээр ингээд бөмбөрөд идэв штэ. Одоо юм гуйжуулж байгаа юм шиг мөртлөө ингээд бөмбөрөд идэг чи өөрөө ямар учиртай юм гэхээр чиний хэрэглэж байгаа тос праймер хоёр зохицохгүй гэсэн үг. Нэг нь усан суурьтай, нэг нь тосон суурьтай. Ер нь бол дотроо идэх чи олон янз. Тос гэхэд л дотроо усан суурьтай, тосон суурьтай гэж ялгаатай байдаг байхгүй юу? Крем бол бас тосон, усан гэж байна. Усан гэж байгаа.
Тийм primer ч гэсэн ялгаагүй. Тэнгүүд яадаг вэ гэхээр тэд нар ус тос хоёр холилдохоор яадыг нэг сонирн болдог үстэй. Ялгараад байдаг үстэй тий. Яг тэр шиг процесс болдог нүүрэн дээр. Тэнгүүд нөгөө бөмбөрдөг гэдэг асуудал чинь болно. Нэгдүгээр. Хоёрдугаар хоорондоо зохицолдохгүй нэг нь нөгөөтөөгөө дээр нь тавингууд одоо ингээ ууж авч суулгаж өгөхгүй байна гэдэг чинь хоорондоо зохихгүй байна гэсэн үг байхгүй юу? Одоо тэр жоохон байж байгаад нүрэ булсны дараа арзаагаад байна гэдэг чинь крем чинь чиний праймертаа зохихгүй байна. Эсвэл праймер чинь тостой чинь тохирохгүй байна гэсэн юм 2 3 яг араас нь тавьж байгаа бүтээгдэхүүнд хоорондоо зохиоггүй байна гэж юу нь бол тооцоолж болно шүү. Тэгэхгүй бол угаасаа арзаадаг. Тийм. Зарим тохиолдолд бас айгүй олон охтууд тэгж хэлдэг. Айгүй сонь тосаа түрхэ кремээ тавихаар зүгээр мөртлөө primer base хэрэглэхээр ингэдэх юм аа. Бас ингээд нэг арзаагаад тах юм аа. Тэгэхээр ингээд би primer base хэрэглэдэггүй гэсэн бас хүмүүс байдаг л та. Тэгэхээр primer base-аа бас их буруу сонгоод байна уу гэж харагддаг. Primer base сонгохдоо нөх хит их цайгаад байгаа base ч юм уу primer ч юм уу хэрэглэвэл крем тавьсны дараа бас нэг хоорондоо жоохон зохицохгүй байх эсвэл хит их арьс амар юм зэвхий дааж харагдах энэ гэдэг юм юу харагддаг байхгүй алдаа харагддаг. Тэгэхээр primer ч юм уу крем ч юм уу хоёр ч юм бас нэг брендийнх байвал илүү зохимжтой байдаг. Тийм байна тийм. Окей. За та түрүүн нөгөө яг нүур будалтай ингээд дарааллыг ингээд айгүй хурдан хэлсэн. Яг тэрийг ингээд жоохон удаан тайлбарлаад өгөөч төхөө. Яг хөө мэдээж нөгөө base 50 хүртэлх процесс чинь арьс арчилгааны хэсэг байхгүй юу? Одоо яг бизнес ахуулаад ер нь нарны цэснээс ахуулаад юм байна. Нарны цэснээс ахуулаад нутаг пудр 50 хүртэлх процесс суур бодолтын хэсэг гэж авдیں۔ За суур бодолт маань яах вэ гэхээр мэдээж нарны цэсээ тавина. Араас нь base mo primer аль нэг тохирохоо тавина. Тэрний дараа кремээ тавина. За кремний дараа тосон сүүдэр гэрэл ашиглаж байгаа бол кремний хараас тосон гэрэл сүүдрээ тавина. Тэгээд нутаг пудрыг тавина. Хэрвээ тосон биш би хуурай сүүдэр хэрэглэдэг гэж байгаа бол кремээ түрхлээ нутаг пудрээ тавилаа. Араас нь хуурай гэрэл сүүдрээ тавина. Ойлгосноо. Тэгэхээр гэрэл сүүдэр маань нунтаг пудрын өмнө үү дараа юу гэдэг нь хуурайд одоо тосон гэдгээс шалтгаалаад байгаа байхгүй юу? Тосон байвал нунтаг пудрын өмнө хэрэглэнэ. Тосон биш хуурай байвал нунтаг пудрын дараа хэрэглэнэ. Чи логикоор нь бодоод үзэлтэй. Тосон юмн дээр бор өнгөтэй юм хуурай юм тавил ямар болох вэ? Амар too much бүр тод олно өстэй. Шингэхгүй уусахгүй өстэй. Тэрнтэй яг ижилхэн бид нар ийм кремний араас хуурай ийм бүрхүүл арьсан дээр үүсгэсний дараа хуурай сүдрэг тавил илүү гоё уусна гэсэн үг байхгүй юу? Тийм ялгаатай. Тэгэхээр суур бодолт маань ерөөсөө энэ. Тэгэхээр мейкапын ерөөсөө үндсэн хамгийн чухал зүйл бол суур бодолт. Чи гой суурэ тавиад гэрэл сүдрээ зөв тавьсан байхад баг нүрээ бодохгүй ч гэсэн гоё харагдана. Уруулаа өнгөлчөө сормосоо бодсон байх. Тэгээд баг гоё бодсон юм шиг харагдана гэсэн. Ингээд суур бодолтой хийсний дараа одоо яг нүд хөмсгөөс ахуулаад яг жинхэнэ мейкап нь эхэлдэг гэдэг байгаа шүү дээ. За одоо энэ тал дээр тэгвэл та дараагийнх нь үе шатыг нэг тайлбарлаад өгөөч. Мөн энэ дээр бас нүдний бодолтон дээр тэ ямар өнгөнүүд илүү тэ түлхүү зогцдгоо магадгүй тэр тал дээр бас тайлбарлаач. За яг мейкап бол хөмсгнөөс эхэлнэ. Хөмсөг, нүд. Тэгээд нүдэн дээр чинь бол ингээл тэн тавих, нүдний бейс тавих, нүдний тэн тавих, контур тавих, сормос будах гих мэтлэн одоо зарим тохиолдолд сормос наах ч гэдэг юм уу те ингээ явдаг. Тэрний дараа хацар мөдөж өнгөлнө. Тэгээд хайлайтер тавина. Тэгээ уруул хүрээлнэ. Уруул будна. Бүх будаг дуусны дараа ситинг буюу финиш цацдаг мис цацна, будаг баригч цацна. За ингээд мейкапын процесс дуусчих байхгүй юу? За тэнгууд би хөмсгөн дөр нь гэдэг одоо юм point-point-оор нь бас ярил л да. За мейкап дээр би одоо ингээд зөндөө одоо 11 жил ажиллахдаа нийтдээ одоо бараг 20 гаруй мянган нүүрчсэн байна. За тэр олон хүнийг будахдаа хүмүүс яагаад хүн дээр ирж бодуулт ингээд харахаар мэдээж чухал арга хэмжээ ч юм уу тийм дээр аюу хийж бодуулдаг. Гэхдээ өөрөө бодож болох байсан. Гэтэ яг өөрөө бодож чадахгүй байгаа хитэн ийм одоо поинтууд байдаг байхгүй нүүрний бодолт. Хөмсөг, нүд тэгээд юу гэж бодож чинь нэг нь уруулаа бодох хэлэхэд
Уруулаа уруулаа чи хинч бодож чадчих. Харин тий. Өөрийгөө уруулах хацарны нөгөө нэг тавилт мавилт хацар өнгөлөлт энэ төр юм болоо. Сүүдэр. Аа. Гэрэл сүүдэр хөмсг нүд энэ гурван поинтыг хүмүүс сайн мэддэг учраас энийг хийж сурахад айгүй тийм төвөгтэй байдаг учраас цаг хугацаа шаарддаг учраас хүмүүс за хүн дээр очиж бодуулчих дөө гэдэг тийм одоо юу. Хөмсг бол хүний төрхийг 40 өөрчилдөг. Чиний хөмсгийг дугуй болгочлоо, нарийнхаа дугуй болгочлоо. Чи ямар төрхтэй болох вэ? Нэг юм зөв нүртэй шиг нэг тиймэрхүү юм. Чиний хөмсгийг шув шулуун болгочлоо. Ямар болох вэ чи? Ууртан юм шиг болох юм болоо. Тэгэхээр хөмсг хүний төрхийг 40 өөрчилдөг гэдэгт ер нь бол чи итгэх үү? Ер нь тийм байна. Яг ингээд бодонгууд хүн гэсэн бас emotional ямар нэг emotion үзүүлэнгүүд хөмсгөн л ерөнхийдөө хөдөлдөг шүү дээ. Yes, яг наач баггүй. Одоо жишээ нь хүн ингээ амар ууртаа харагддаг бол аюу амархан заяа. Хоёр хөмсгийг ойртуулаад бодчихдаг байхгүй юу? Тэгээ уртлын илүү өргөн бодчих. Тэнгүүд хүн ингээ юм хөмсгөө зангидсан ууралцсан юм шаарддаг. Тийм. Айгу нэг юм доошоо өнжөг бодчих штэ. Тэнгүүд амар юм гинэн юм доожоогүй харагдсан заяа. Ингээ шолондоо стилтэй ингээ болгочвол айгу тийм коредо стилтэй те нэг хөрхөө октоочиг болно заяа. Дугуй болгочвол яана гэж чи шууд 10 насаар хөвшөө харагдана. Эсвэл би амар юм шулуун ч юм уу нэг юм огцом юм одоо хурц хийвэл чи амар юм өөртөө ихтэй ер нь тийм хүчрхэг харагдана. Гэт ингээд хөмсг өөрчлөгдөнгүүд хүний төрх маш өндөр хэмжээнд өөрчлөгддөг байхгүй юу? Тэгэхээр хөмсгийг яаж зурах вэ гэдэг чинь одоо бас айгүй чухал асуудал болоод байгаа. Зүгээр л хөмсгийг ингэж зурна гэдэг өөрийнхөө үндсэн ургалтыг хөмсгний ургалтыг дураагаад бодчих болохгүй шүү. Энийг бол чи өөрөө ямар төрхтэй харагдах гад байна. Өнөөдөр би юунд очих гэж гэдгээс шалтгаалаад өөрчлөөд байвал илүү сонирхолтой. Бодолт чинь өөр төрөл болоод байна гэсэн үг. Нэгийн юм биш болно гэсэн үг. Гэтэл хүмүүс яадгүй гэхээр хөмсгөн дээр нэг алдаа гаргадаг. Хөмсг будахад бол өстой нэраа ер нь бол амар хэцүү байдаг. Юу яадаг одоо жишээ нь дээр доор зурдаг, өргөн будуун зурдаг, далийн мөрөө зурдаг гэдгээс болоод маш их бүсгүүчүүд маань хөмсгөө шивүүлчихдэг. Ихэнх эмэгтэйчүүд хөмсгнийхэн төгсгөл нь жоохон дутуу байдаг штэ, бага байдаг. Тийм учраас шивүүлчихдэг байхгүй юу? Тэг шаардлагагүй. Харин ч бид нар давуу тал үүсэж байгаа. Хөмсгний зөвхөн төгсгөл хэсгээр бид нар амар гоё өөрчлөлтүүдийг хийж болно. Төгсгөл өөрчлөлтөнгөө л өөр болоод байдаг байхгүй юу? Тийм байна. Тийм. Би одоо жишээлбэл ингээд амар тийм хинтээ уулзах чинь гэдгээс шалтгаалаад ямар хувц өмсөж гин тэр өдөр ямар тайпны одоо юм уулзалтууд ажлууд байгаа байлаа гэдгийг харж агаад хөмсгөө жоохон өөр болгож боддог. Залуухан болгоё гэвэл би жоохон өргөн болгоод жоохон шулуун дуу болгоод тэгээ мейкаптаа тохируулаад бодчихгоо одоо миний эргэн тойрны одоо хүмүүс маань та өнөөдөр ямар гой залуухан харагдаад байна гэдэг байхгүй. Тэгэхээр хөмсгөөр бид нар ингэх боломжтой шүү. Тийм. За тэгэхээр хөмсг ийм чухал ахна. За тэгээ тэрний дараа нүд байгаа тийм. За нүдэн дээр чи ярьж гин нүдний тэнийг ямар өнгөөр тохируулж тавих хэрэгтэй юм бэ гэж ярьж гин. Энэ бол тэний сонголт бол өнгөний сонголт бол аюул чухал гэдэг. Гэхдээ өнгөний сонголтыг нэг юм монголчуудад нэг ийм хандлага харагддаг л да. Нэг л нөгөө л нэг бор өнгөөрөө л боддог. Хүн болгон. Ерөөсөө надад бор өнгө тохирно өөр өнгө тохирохгүй гэдэг ийм тархиндаа ингээ блоклцсон байдаг аахгүй юу? Ягаан өнгө бол хизээш надад тохирохгүй ч гэх юм уу те. Цэнхэр өнгөстэй нөө шүү би өстой тийм цэнхэр өнгө ашиглаж байгаагүй гэдэг. Яг тэнгуут будаад өгдөг байхгүй би тийм хүмүүс байвал заримдаа би зүгээр будаад үзье ч гэдэг үнэхээр таалагдахгүй бол хоёул өөр өнгө сонгоё. Тэгээ будаад дуусны дараа ямар сони юм бэ цэнхэр өнгөөр будсан мөртлөө ерөөсөө тийм амар тод биш нэг тийм цэнхэрч биш нэг тийм амар гоё харагдаад ах юм гэдэг байхгүй. Би цэнхэр өнгөөр будвал хизээч би ингэж бодохгүй гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө өнгөө ямар өнгийг ямар өнгөтэй холж миксэлж төрөх үү гэдгээс шалтгаалаад байна. Мэдээж дангаар нь шууд цэнхэр өнгө тавьчихвал бас жоохон сонио харагдана шүү дээ. Тэгэхээр ямар өнгөтэй уусгаж арьс руугаа одоо шингээгээд нөгөө юм нүүрэндээ одоо суулгаж өгнө гэж нэрлэдэг байхгүй юу? Одоо суулгаж өгөх вэ гэдэг нь амар чухал. Тий. Одоо бидэрт ингээд таараагүй хувцсныг сонио харагдаад байдсан шүү дээ, тий. Гэтэл ингээд биеинд айгуу тийм үнэтэй брендийн хувцсууд яагаад тийм үнэтэй гэдэг юм гэхээр биед амар гой суудаг да. Ингээд бит суунгууд нэг тийм биеийг амар галбирлаг нэг тийм амар бүх өөг засчдаг штэ. Яг тэрнтэй адилхан чи зөв өнгөнүүдийг миксэлж нүдэн дээрээ тавьж чадвал
яг тэр өнгө дангаараа харагдахгүй. Тэгсэн мөртлөө нэг тийм нүдний бодолд чи амар кул харагдана. Тэгээ хүмүүс харахаараа чи ямар өнгөөр бодсон ингээд өнгийн таньж мэддэггүй гэсэн үг. Тайлж мэддэггүй гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө 3-4 төрлийн өнгө хайлж бодвол нүдний бодол маш гоё болдог байхгүй юу? Тэгэхээр нөгөө зайлшгүй хэрэглэгддэг бас өнгөнүүд гэж байгаа. Мэдээж өнгөний зохицол гэвэл айгүй олон төрлийн зохицлууд байгаа л да. Тэрийг одоо подкастаар хэлэх бол боломжгүй. Яг мэдээж хүүтэн өнгийн хүүтэн өнгөтэй, дулаан өнгийн дулаан өнгөтэй уусгаж тавьбал гоё зохимжтой амьдрал дээр. Гэхдээ албаар контраст өнгөнүүдийн хооронд нь зохицохгүй өнгөнүүдийн хооронд нь зохицуулж бас бодох техникүүд байдаг. Тэр ихтэй бараг энгийн хүмүүс амьдралдаа нэг хэрэглээд байж чадахгүй. Бор өнгөнөөс жоохон татгал заад жоохон залуухан харагдъя, гоё харагдъя гэвэл жоохон тийм тоорын маягтай. Тэгээ жоохон сүүн ягаан маягтай. Тэ? Тиймэрхүү улбар өнгөнүүдийг хэрэглүүл илүү гоё сонирхолтой харагдана шүү гэж хэлэх гээд байна. Тийм бэ. Бор өнгө хэрэглэж олно. Бор өнгө зөвхөн одоо тэр аль поинтын дээр нь хэрэглүүл тэр өнгөнүүдтэй гоё зогсож харагдах уу гэдгийг хэрэглэнүүхээс ганцхан бор өнгөөр бүх юмыг хийж болох уу гэсэн үг байхгүй. Тийм байна. Бидний тийм байна. За контр гэж бас их чухал юм яригданаа. Контр бол зүгээр л нэг нүдний одоо хүмүүс ингэж ойлгодог байхгүй контрыг. Нүд хаанаас эхлэн хаан дуусна ерөөсөө яг тэрийг хүрээлнэ гэж ойлгодог байхгүй юу? Эхлүүлээл хаан дуус чинь ингээл унжсан бол унжуулаад дуусчихдаг гэсэн. Нөө тэгж ерөөсөө тавихгүй. Яагаад вэ гэхээр контр бол хүний нүдийг одоо зөв хэлбэр болоод эсвэл хүссэн хэлбэртээ оруулж болох шидэт зураас гэж байгаа шүү дээ. Яагаад шидэт зураас гэсэн юм бэ гэхлээр контур бол зүгээр ч нэг тийм нүд хүрээлдэг хэрэгсэл биш байгаа байхгүй. Бидний хүссэн нүдний хэлбэрийг маань одоо хэлбэрт оруулахад маш хамгийн их үүрэгтэй оролцдог одоо бүтээгдэхүүн байгаа байхгүй. Тэгэхээр контрыг бол би маш зөв хэрэглэж сураасаа гэж боддог. Гэхдээ контрыг хэрэглэхэд хүмүүсийн гар зөвшөөрөхгүй бол контрыг тавьж чаддаггүй. Гар зөвшөөрнө гэдэг нь контрыг нэг таталтаар маш гоё тавина. Төгсгөлийн маш нарийн татна гэсэн үг. За тэгээ контр дуусны дараа за сормос бол би яг би ингэж октодод зөвлөхөд нүдээ тэндээггүй контр тавиагүй тохиолдолд зөвхөн сормосоо эргүүлэл будчаараа гэж зөвлөв. Амар гоё харагдав. Сэргэг нэг тийм гоё цоглог харагдав. Бараг будалсан юм шиг харагдав. Тэгэхээр сормос бодох бол аюул чухал. Гэтэ сормосоо гоё эргүүлж агаад эргэлж агаад бодвол их зүгээр шүү. За тэгсэн байгаа. За тэрний дараа хацар өнгөлөлт гэж орж ирж байгаа тийм. За хацар өнгөлөлт бол бас их чухлаа. Хүний бас нөгөө ууртаа харагдуулах, амар тийм гинэн харагдуулах, айгуу гоё тийм туяарсан харагдуулах гэх мэтлээ айгуу олон тийм талын одоо үүрэгтэй. Давхараас нүүрний хэлбэр засдаг хацар маань. Одоо надад бодуулаад сууж байгаа хүмүүс би одоо ингээд ерөнхийдөө уруулын өмнө хацар хэрглэж байгаа штэ. Тэнгүүд яг ингээд бодож байгаа нөгөө хүн чинь толонд хараа сууж байгаа. Ямар гоё болцсон. Ингээд хараа сууж чинь хацар нэмгүүд хүш ямар сони юм бэ? Хацар тавьсан чинь миний нүур амар жижигэн болчихлоо штэ. Чи юу тэгдэг. Тэнгүүдээ яагаад ийм нэг гоё жижигэн ийм нэг тийм зүг гоё болчихвоо гэх. Тэр чинь хацрны хаан тавихаас шалтгаалаад нүрний хэлбэр засагддаг. Тэгээд дээрээс нь царайнд ийм ам өгдөг. Одоо крем тавьсны дараа нэг зефис юм харагддаг штэ хүн. Гэтэл хацар тавингууд ингээд гэрэлтээд ирдэг байхгүй юу? Нүүр нь ингээд гэрэлтээд нэг юм туяараад ирдэг гэсэн. Тэгэхээр хацар гэдэг бол аюул чухал гэх. Миний номон дээр бол ингэж ийм хэлбэртэй өнгөлөө одоо хацраа өнгөлөөл ийм төрхийг бий болгож харагдуулна гэдэг бүгэ харьцуулсан зургууд байна. Тийм. За хацар өнгөлч бол ийм байгаа. За тэгээд хайлайтер гэж үздэг гайхалтай зүйл байна. За хайлайтер бол мэдээж тухайн хүнийг бүр ингээ арсыг нь гоё гэрэлтүүлээд чанга юм шиг харагдуулдаг. Айгүй чухал хэрэгсэл ахгүй юу. За гэхдээ хайлайтерыг бас хэртрүүлэн хэрэглүүл арсны өөг маш их өндөр гаргаж ирдэг. Арсны өрчлөөсийг тэгээд янз бүрийн нүүр жоо арзгар бол арзгар марзгарыг гаргаад ирдэг байхгүй хайлайтерыг буруу хэрэглүүл. Тэгэхээр хайлайтерыг маш нарийн ширхтээ нэгдүгээр сонгох хэрэгтэй. Хоёрдугаар хаавар тавих гэдэг амар зөв сонгох хэрэгтэй гэдэг шүү. Тэгээд нөгөө монголчуудад нэг хэцүү юм байгаа нь монгол октод ихэвчлэн юм хацар томтой байдаг. Тэгэнгүүт хайлайтерыг яг юм тавьдаг үндсэн юм point гэж байгаа шүү дээ. Одоо яг энэ нүдний доотлын ингээ хуруугаараа үзвэл бараг 1.5 одоо зузааны хуруу гэх юм. Нэг хуруу арай жижигддээ. Хоёр хуруу хэрэг арай томд чинь хацар руугаа оруулахгүйгээр тавьдаг байхгүй юу? Гэтэл хүмүүс хайлайтер тавихтаа хацартаа тавьчихдаг. Уг нь бол энэ хацрыг чинь бид нар хасгаад сүүдэр тавиад байгаа шүү дээ. Тэгсэн чинь гэрэл тавьчингууд гэрэл гэдэг юм яах вэ?
буцаад юмыг нааш нь татаж харагдуулдаг гэсэн. Томруулж харагдуулдаг. Аха. Жишээ нь хамар намхан байвал бид нар хамрын намхан хэсэг дээр гэрэл тавьчихгууд наашаа харагдаж байгаа байхгүй юу ингээд. Наашаага ингээд босоод ирдэг гэсэн. Бид нар хацраа хасах гэжсэн чинь хацар дээр хайлайтер хэтрүүлээд ингээд халиулаад хацар руугаа оруулчлаа гэж бодлоо л доо. Тэгвэл ингээ хажуугаас харахаар амар том хацар таа. Харин тийм. Тэгээд тэр цэсмаа ингээд нүд рүүгээ бас хит их нүдний өрчлөөс рүү ойртуулж тавьбал өрчлөөс амар тод харагддаг. Тэгэхээр ийм хайлайтерын бас зөв хэрэглээ бас их зөв байх тий. Хоёрдугаар дээрэс нь нөгөө сүүдэр гэд бас нэг юм аягүй чухал юм байгаа шүү дээ. Нүрийн хэлбэрийг зөв засдаг. Тэр сүүдэр бол хүнийг ер нь бол нэг 10 насаар залуу харагдуулахад маш өндөр үүрэгтэй. 10 насаар залуу харагдана шүү. Яагаад залуу харагдаж байгаа гэхэлэр одоо ингээд хүн ингээд 30-аас дээш наснд энэ гурвалжин үүсч эхэлдэг л дээ. Одоо гунгийн гурвалжин гэдэг юм хэлдэг. Энэ бол энэ хацрын доотлын гурвалжин. Энэ гурвалжин болохоор хөшигт тусам ингээд улам унжина. Энэ унжаад ирэнгүүт амны хоёр талын жавж дахиж унж эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр энэ жавж унаад ирэнгүүт одоо энэ эрүүний энэ доотлт гэх юм уу энд нэг юм илүү ийм мах үүсч эхэлдэг. За тэр бол хүнийг бүр аимшигтай хөшөө харагдуулдаг. Тэрийг бид нар сүүдрээр тэрийг өргөж өгнө, нууж өгнө гэсэн үг. Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ жавж эсгийн одоо энэ үүсэт байгаа энэ гурвалжингууд дээр гэрэл тавьж өгдөг. За тэгэхээр яах вэ гэхээр гэрэл юмыг нааш нь татаж харагдуулна да. Тэгэхээр татад харагдуулахаар энэ гурвалжин буюу энэ сүүдэр чинь баг харагдах тусам залуу харагдана гэсэн. Тэгэхээр гэрэл сүүдэр гэдэг бол бидний 10 насаар залуу харагдуулдаг юм аа. Буруу гэрлээ хэрэглүүл хөгшин харагданаа. Энд чинь бас аливаа юмны дооцог хэтрүүлвэл хэмээ болно шүү дээ, тэмдэлтэй ижлэг. За дараа нь уруул гэж point байгаа. За уруул бол мэдээж баг хүн болгон зүгээр уруулын хүрээлэгч хэрэглэхгүй уруулаа өнгөлчдөг ч юм уу тий өдөр тутамдаа. Эсвэл нэг хөнгөн уруулын бодгоо будаад уруулаа нэгэндээ дөрвөл ингээд хавсраад болчдөг шүү дээ тий уруулыг. Яг тийм. Гэхдээ уруулан дээр нэг хүмүүсийн гаргаад идэг жоохон жижигэн алдаа байдаг. Тэр нь болохоор мат будаг их сонгож хэрэглэдэг тий. За мат будаг сонгож байгаа тохиолдолд уруулын арьсыг хамгаалдаг уруулын primer гэж юм байдаг. Eye primer, lip primer гэж байгаа. За тэрийг заавал би мат будаг хэрэглэж байгаа бол хэрэглээсэй гэж юу нь бол охтуудад илүү зөвлөж хэлж өгдөг. За нэгдүгээр. Хоёрдугаарт уруулан дээр бол өнгө сонголт гэдэг зүйл маш чухал байдаг. Нүдний өнгө, хацрын өнгө, уруулын өнгө хоорондоо уялдаатай гэдгийг амар сайн бодох хэрэгтэй. Дураараа ингээ хүссэн өнгө тавьж болохгүй гэсэн. Тий. Тэгээд уруулын өнгө нөө зайлшгүй байх ёстой уруулын өнгө гэж байгаа. Дээрээс нь юунд явах гэж юм, ямар хувц өмсөж чинь гэдгээс шалтгаалж бид нар уруулынхаа өнгийг бас зохицуулж тавина. Тий. Тэгэхээр уруулын яг хэлбэр дээр бол мэдээж хүрээлэгч хэрэглэнэ. Тэгээд уруул чинь үнэхээр жижигхэн бол одоо хэлбрээрээ гоё хэлбэржүүлэгч буюу харандаагаараа илүү гоё засаж хэлбэржүүлсний дараа уруулаа будаад явбал илүү гоё болдог. Тэгэхээр ер нь бол энэ point-ууд дээр зөвлөхөд нэг ийм хитэн хүмүүс дээр жоохон гаргаад байдаг алдаа байд юм болов гэж хардаг. За, тийм байна. Баярлалаа. Баярлалаа. Айгуу гоё. Нүдэнд харагдтал сайхан ярьж байгаа наруу бэлч байна. За тийм. Чи миний номыг уншууд яг л нүдэнд чи харагдан да бас. Харин тийм багтай. За яг энэ ташрамд би бас Нарумигчийн шийдхэн бүтээл болсон нүүр бодолт бол урлаг гэдэг номыг бас ингээд бас номныхоо тухай бас ингээд танилцуулаач гэж яг энэ цаг үеийг гаргаж байна. За тэгээд магадгүй саний ярьсан зүйлсүүд маань бүр их дэлгэрэнгүй тэгээ бас гоё зураг хөрөгтэйгөө сайхан зааварчилгаатайгаа ном байгаа болоо. За та номныхоо тухай нэг одоо сонсогчдод маань нэг сайхан танилцуулаач. Аха. За яагаад юу ном бичих болсон бэ гэдэг шалтгаан аягүй чухал шүү дээ тий. Одоо би бол яг одоо мейкапаар ажиллаад 11 жил болж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр би бол яг одоо 8 жилийн өмнөөс хүмүүст зааж хэлсэн байхгүй юу? Сургалт явуулж хэлсэн. За тэг ингээд сургаал хийсэн л та. Тэг яг тухайн үед хүмүүс хурчингуудаа дараа нь мартаадсэн. Ер нь мейкап шин дахин хэрэглээл байнгын өдөр тутмын хэрэглээ болохгүй бол мартчихдаг байхгүй юу? Хүний гар гэдэг юм чи ингээд зөвшөрхөө юм сонь хатуу болчдөг гэсэн гоё уусаж мосож хатгаа болчдөг. Тэгэнгүүт мартаад байсан. Тэгэнгүүт одоо яаж энэ хүмүүсийг мартуулахгүйгээр урт удаан хугацаанд өдөр болгон хөөрхөн явуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэнгүүт за окей ном сурах бичиг заавшгүй байх ёстой юм. Сурсан хүмүүстэй ядаж сурах бичиг гаргая гэж бодсон юм анх. Тэгэж явж хагаад бичээ явж исэн чи ер нь ингээл бүхэл хүмүүст яг нүур будах асуудал байгаад байгаа байхгүй юу? Ганцхан нүрээ бод сурах гад
одоо сургалтанд суусан хүмүүс биш, ер нь бүх хүмүүс тэр чимээ одоо хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд, хөдөө орон нутагт байгаа хүмүүс, за мөн гадаадад байгаа охтууд ч юм уу те ингээд яг ингээд нүүр бодох проблем эмэгтэй хүн болгонд байдаг. Тэгээд хүн болгон сургалтанд суугаад иж чадахгүй. Тийм учраас энийг шийдэх шийдэл бол ерөөсөө ном юм байна гэж нэгдүгээрт бодсон. Тийм учраас ном бүх эмэгтэйчүүдэд зориулж ном гаргасан. За тэгээ энэ ном болохоор яг илүү нөгөө одоо яг нөгөө степээр нь заана гэж нэрлэдэг шүү дээ. Одоо нүдний тэнийг тавих гэж байгаа одоо нүдийг бодож байгаа бүтэн за ингээ 3 өнгийн тэн тавих гэж байгаа. Эхлээд энэ өнгөө тавилаа. Хоёр дахь нь дараа нь эндээ тавилаа. Гурав дахь нь эндээ тавилаа. За тэгээд контро ингэж татлаа. Дараа нь энийг татлаа гэдэг ингээд ийм бүх аргачлалын степээр ингээд одоо шат болгоныг зургжуулаад тайлбарлаад тэгээд дээрэс нь ямар бүтээгдэхүүн яг энийг бодоход хэрэгэлсэн бэ гэдэг хэрэглээг нь бүтээгдэхүүнийх нь бүр брендийнх нь кодтой нүртэл бүр тавиад өгсөн байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо магадгүй миний номноос хүмүүс бодолтыг харангуйтаа яг дураад хий гэсэн чинь одоо юугаар хийцэн болоо гэдэг өөр бодгаар хийвэл хийжлэх нь болдоггүй ч юм уу байдаг шүү дээ. Тэгэхээр яг дураагаад хийхэд бүтээгдэхүүн нь оруулаад өгсөн байгаа. За тэгээд яг энэ номон дээр яг юу орсон бэ гэхээр 5 бүлэг хичээл орсон байгаа. За нэгдүгээрт бол арьс арчилгаа гэдэг бүтэн бүлэг хичээл байгаа. За арьсан дээр хэд л одоо өсвөр насныхны арьс арчилгаа гэж ямар байдгийг яаж өсвөр наснд ямар одоо арьсны асуудлууд гардгийг дээрээс нь ер нь нийтээр бүх эрэгтэй ч эмэгтэй ч хүмүүст арьсны ямар асуудлууд байдгийг тэрийг яаж шийдэх ёстой юм. Тэгээ ер нь бидний арьсанд юу идэж яваад бидний арьсанд яаж нөлөөлдөг юм. Тэ? За тэгээ арьсны төрлүүд ер нь арьсныхаа төрлийг яаж сонгож мэдрэх үү гэх мэтчлэн яг арьстай холбоотой одоо арьсны дайсан найз юу байдгийг те. Тэгээ тийм жижигэн private хөөрхөн зөвлөгөөтэй юм арьсны бүлэг хичээл байна. Хоёрдугаар бүлэг хичээл нь одоо хоёулагийн төрөүний дарааллын дагуу ярьсан шиг суур бодолтын хичээл байгаа. Суур бодолтыг нарны тосноос ахуулаад нунтаг пүүдэр хүртэлх бүх процессыг бичсэн суур бодолтын хэсэг гэж байна. Тэрийг бүр ингэ тусгайл маш нарийн тайлбарлсан байна. За гурав дахь нь болохоор нөгөө яг нүүр буддаг хэсэг болгоны поинтыг тусгайлан ярьсан байгаа. Жишээлбэл уруул, нүүд, хөмсөг, контур, хацар өнгөлөлт, хайлайтер, гэрс үүдэргээ бүгдийг яг нь тусгайлан дахиад нэг бүлэгт оруулсан байгаа гэсэн. Детальтаа тайлбарлаад өгсөн байна. За тэгээ дөрөвдүгээр бүлэг нь болохоор яг одоо нүрээ бодож сурах гээд байгаа хүмүүс болцоонд явахдаа яаж бодох юм бэ? Төрсөн өдөртөө яаж бодох юм бэ? Дөрвөн улирлаар улирал болгон яаж бодох юм бэ? Одоо үйл яаж бодох юм, зун яаж бодох юм гэ улирлын чанартай. Дээрээс ногтууд яаж бодох юм бэ? 30 нэмэх насныхан яаж бодох юм, 40 нэмэх насныхан яаж бодох юм гэд ингээд тийм бодолтуудыг оруулаад өгсөн байгаа. Тэгээд хамгийн сүүлийн бүлэг болохоор ер нь жоохон мэрэгжлийн болох гээд байгаа хүмүүс сонирхолтой мейкап болох сонирхолтой хүмүүс зориулсан бүлэг байгаа. Мэрэгжлийн мейкап артистик. Тэр нь болохоор өнгөний хичээл гэж байгаа. Тэгээд өнгөний хичээл дээр хичээлээс гадна дан гоёлын төрлийн одоо ийм private team үдшилэг арга хэмжээнд явах smoky бодолтуудын төрлүүд энэ төргээд нэлийн гоёлын бодол чиглэл байгаа гэсэн 5 дахь бүлэг. За ингээд ийм 5 бүлэг хичээл байгаа. Нийтдээ 23 төрлийн бодолтыг нөгөө түрүүний ярьсанчлан степээр нь зааж өгсөн байна. Хоёрдугаар дахиад нэг ном гаргасан. Өөт. Тэрийг мэдсэн үү мэдээгүй юу чи? Тэрийг нь харин гэдэг юм биш. Тэр болохоор илүү мэрэгжлийн мейкап артист болох гэж байгаа. Эсвэл ерөн зөвхөн гараа зөвшөөрлийг зорилготой хүмүүс маань гар зөвшөөрлөдөг юм ном гарсан. Одоо face chart-ийн ном гэж нэрлэж болно л доо. Ер нь бол номоор дамжуулаад олон нүрэ бодох сонирхолтой, өдөр тутамдаа гоё сайхан байх, өөртөө ихтэй байх, тэр олон бүсгүүчүүдэд туслая. Тэгээд энэ салбартаа бас нэг тодорхой хэмжээнд гарын авлагтай бас нэг харж үзэх юмтай болгоё гэсэн тийм зорилготой ном бичээд байгаа л да. Тий. За тийм байна. Номны хувьд юм байна. Та сайхан номнууд энэ араараа сайч олон сайхан ном гарч ирэх гэж байгаа юм байна. Тэгээ сонсогчд маань бас сонирхоод үзээсэй гэж хүсэж байна. Тэгээ тэр тусмаа бүх зүйлийг ингээ нарийн дараал, шат дараалалтай, тэгээ дүрслэлтэй гаргаж өгсөн нь сонсогчдод болон тий октодод маань маш их тустай байх болов уу гэж бодож байна. Тэгээд мөн M+ дээр тэгээ онлайн хэлбэрээр бас одоо залуучууд маань авах боломжтой байгаа. За
За одоо эргээд яриагаа нүүр будалтынхаа хэсэг рүү оруулъя. Энэ дээр одоо сүүлийн үед яг ингээд Европ төрлийн будалт, Солонгос төрлийн будалт гэдэг хоёулаас ингээд Монголд ерөнхийдөө жоохон ингээд хүн болох ингээд сонирхоод ах шиг байна. Энэ хоёр будалтын маань те аль нь илүү Монгол хүмүүсийн арьсан тийм үү нүүрнийхэн төрхөнд тохирох вэ? Тэгээд энэ хоёр бодлын давуу болон сул тал гэдэг энэ тал дээр та өөрийн бодлоо хуваалцаач. За энэ дээр болохоор Монгол хүний эхлээд нэг анатомийн бүтцийг айгуу сайн эхлээ ярьсан дээр ах гэж бодож байна. Европ бодолтод бол илүү нөгөө айгуу хөнхөр нүдтэй жижигэн нүртэй хүмүүс байдаг шүү дээ, хамар өндөртэй тий. Гэтэл солонгосчууд бас ямар үлээ гэдэг айгуу бодож байна. Бас арай өөр монголчуудыг бодвол болохоор айгуу юм жижигэн царайтай. Ер нь бол V-line гэх юм уу тий. Тэгээд нэг тийм хацар томтой охтууд бол ховор. Яг мэдээж арьс маш гоётой. Тий. За тэнгууд солонгосчууд юу европчуудын будалт ямар байдгийг солонгосчуудын будалт ямар байдгийг гэдэг талаар бас эхлээ ярьсан дээр авах гэж бодоод байна. Тэгжээж хэдүүлээ өөрсдөө тохирсон будалтаа гарч авна шүү дээ. За тэгэхээр европчуудын будалт бол мэдээж нэлээд жоохон тийм одоо чи анзаараад өөрөө чи гадаад байдаг ч хүмүүс анзаараа харахад яг бодит амьдрал дээр бол ер нь Америкчууд нэг боддгоо шүү дээ. Ер нь европчууд боддгоо шүү дээ. Яг celebrity одоо одууд нь ч юм уу будахтаа бүр амар тод боддог, том сормуус бүр ингээд амар топ өнгөөр те. Ерөнхийдөө Instagram стилийн будалтуудыг бол чи харж ирсэн баг те. Тиймэрхүү стайлаар буддаг. Гэтэл солонгосчууд болохоор яаж боддог вэ гэхээр илүү юун дээр илүү поинтлдаг вэ гэхээр ерөөсөө ойлгомжтой хөмсгөн шуулуун байдаг. Тэг хөмсгөний маскараг амар хэрэгэлдэг. Үснийхээ өнгөтэй зохицуулаад үс центр нь айгуу тийм дандаа улаан тийм улаан хүрэн сонин өнгөтэй байдаг штэ. Шаргал маргал оранж үстэй байдаг штэ. Яг тэрэндээ тохирсон маскаранууд байдаг. Солонгост айгүй өнгөөр байдаг. Тэрийг хөмсгөн дээр айгүй ашигладаг. За тэрний дараа нүдэн дээр ер нь яад гэхээр айгүй тийм саатай боронцтой тэнүүд айгүй ашигладаг солонгосчууд. Тэгээд контра ер нь жоохон тийм чулуун стилтэй тавьдаг. Тэ? Жоохон унжуудуу чулуун стилтэй тавьдаг. За солонгосчууд нэг айхтар сүүдэр тавиад байдаг юм аа. Хацар өнгөлтөөр ерөөсөө бүх асуудлаа шийддэг. Ер нь илбрэцсаа тэгээд дээрэс нь тийм хөөрдөм хөөрхөн чуулгаад тэгж тавьдаг. Уруулаа бол нөгөө эдэр одоо ярьсан шиг те айгуу тийм харамж боддог гэдэг шиг. Уулынхаа дотор талыг жоохон будчаа хайждаг гэдэг шиг тэгж боддог. Тэнгүүд яг бид нар европчуудыг бүрэн дуурайч ихлээр бидэрт яг тийм Европ будаад Европ шиг болно гэдэг бол бас хэцүү. Хоёрдугаар солонгосчуудыг 100% дуурайч ихээр бас болохгүй. Бид нар чинь жижигэн царайтай хүмүүс. Бид нар чинь тэгээ тавьчвал бүр нэг бүлцээсэн юм болно шүү дээ. Яг солонгосчуудыг саатаа тийм ашиглаад гэрс үдээс хушууд хазар тавиад бид нар бүр амар инээтэй харагдана. Бүлцгэр тэгээд нэг улаан хацартай л октод гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр бидэрт бол зохихгүй. Тэгэхээр хэдүүлээ яг уу гэхээр Монгол хүнд би нэг арай жоохон өөр төрхүүд байдаг гэж би боддог байхгүй онцлог. Тэгэхээр монголчуудад зориулсан будалт яагаад байж болохгүй? Яагаад бид нар Европ, Корея стилийг заавал 100% дуурайх хэрэгтэй юм те? Тэгэхээр миксэлж агаад энэ 2-3 юмнаас дотроос нь миксэлж агаад өөрсдийнхөө будалтыг гаргаж ирмээр байгаа байхгүй юу? Тэг яг би бол монголчуудыг харахад илүү яг нүдний тэн дээрээ жоохон саата гэхээсээ илүү жоохон маттуу тэнийг сонгоод тавьбал илүү одоо нүд нь илүү гоё том болгож харагдана те? Ихэвчлэн монгол охтууд жижиг нууц давхраатай байдаг, эсвэл давхраагүй байдаг. Тийм байх гэдэг байхгүй. Тэгэхээр тэр нүдэнд тохирсон тэн бол лав саата тэн бол биш. Саата боронстой тэн бол улам бүлцгэл гэж харагдуулдаг. Тэгэхээр тэн сонголтын дээр нэгдүгээр аягүй охтууд анхаарах хэрэгтэй байдгийн. Мэдээж бидэрт бол гэрэл сүдрийг бол заавал тавих хэрэгтэй. Солонгосчуудыг ганцхан хацраар тоглолт хийж болохгүй. Зөв гэрэл сүдрийг бидэрт монголчууд хэрэгтэй. Зайлшгүй хэрэглэх хэрэгтэй. Тэгээд хөмсгөн дээр бол мэдээж тэгээд амар шулуун болов будаад байвал бас хүн болгох тохирохгүй. Яа тэгэхээр бидний нүүрний хэлбэр тас тохирохгүй байхгүй юу шулуустай. Тийм. Тэгэхээр хэлбрээ харна гэдэл ер нь тэгээд монгол хүнд ингээд би харахад жоохон нүдийн жоохон тийм том болгож будаал хацар нүүрнийх нь одоо хэлбэрийг гоё засаал
Тэ хамрын нэг жоохон хөөрхөн гой бондол одоо юу гэдэг шамтайлгаж гаргаж ирээл тэгээ уруулаа будсан будаагүй жоохон хөөрхөн гой өнгөлөөд эсвэл гой жоохон өнгө оруулаад ингээд бодчихвол монгол хүнд аюу гой тохиромжтой санагдаад байдیں۔ Тэрцмээ өдөр тутамдаа. Магадгүй тийм одоо селебрити зураг авалт амар тийм урлагийн энтер бол одоо Европ стилтэй болж бодож болж гин. Эсвэл бүр Корей стилтэй болж бодож болно. Тэр ихтэй амьдралд яг хэрэгжихгүй. Яг зураг авалт ч юм уу тусгай амин дээр л яг зориулагдвал зүгээр ах гэж бодож шүү дээ. Тий. За тийм. За одоо дараагийн асуулт маань одоо биднэрт одоо маш олон охтуудад бас тулгарч байгаа ах гэж бодож байна. Тэр бүтээгдэхүүн сонголт гэдэг зүйл одоо магадгүй те брендинг Америк бүтээгдэхүүнүүд гээд нэлээ одоо Монгол төгрөгөөр шилжүүлэнгүүд нэлээ үнэтэй болцоод байдаг. Эсвэл одоо бас ямар нэг брэнд байхгүйгээр тий янз бүрийн бүтээгдэхүүнүүд гадуур зөндөө худалдаа алгаж идэг. Бүтээгдэхүүний яг энэ одоо сонголт яг нүр боталтанд бол нөлөөлөх үү? Тэгээд тэг ямар ч хамаагүй бүтээгдэхүүн аваад будчихвал яадаг юм бол тэгээд энэ тал дээр та яг мэргэжлийн үний зүгээс зөвлөхөд За мэдээж яг бүтээгдэхүүн бол айгүй чухал да. Бидний одоо бас айгүй чухал багаж хэрэгсэн шүү дээ. Бид нар одоо үнэхээр гоё чадвартай байгаад бүтээгдэхүүн байхгүй бол бас бодохгүй шүү дээ, бодож чадахгүй гэсэн. Тэгэхээр бүтээгдэхүүн нэгдүгээр чухал. Гэхдээ брендийнхөө эсвэл нэг брендийн биш нэг амар чанартай байх шаардлагатай биш үү гэдэг ч юм уу бас байж болно шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр бол нөгөө тухайн хүний бас нөгөө худалдаа авах чадвараас бас шалтгаалах байхаа. Тийм нэгдүгээр тэгж бодож байна. Хоёрдугаарт мэдээж яг нөгөө одоо үнэтэй байх тусмаа чанартай гэдэг ойлголт бас жоохон өрөөсгөл байдаг л да. Одоо чинь өөрөө бодож чадахгүй мөртлөө амар үнэтэй брендийн бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс зөндөө байдаг. Одоо би одоо чинь над дээр хүмүүс аюух ганцаарчлсан сургалт авдаг байхгүй юу? Одоо би одоо яг ингээд нөгөө ганцаарчлаа тухайн үнд яг ингээд бүх будаг энэ төр дээр нь оншилгоо хийдэг. Эхний хичээл дээр эрэхтэй бүх бүтээгдэхүүн авчираад тэр бүтээгдэхүүнийг бүгдийг нь оншилж үзээд одоо байхгүй нь юу юм, одоо таарахгүй байгаа нь юу юм гэдэг дээр нь онцлогоо хийгээд нэмж авах бүтээгдэхүүнийг ингээд бүр брендтэй кодон бичиж өгдөг тэр хүнд. За тэгээд яг өөртөө тохирсон бодолтыг бас зааж өгөөд ингээд юм 3 хоногийн ингээд нэг юм одоо юу байдгийг хөтөлбөр байдгийг. За яг энэ дээр ингээд харахад ямар чадваргүй гэсэн мөртлөө яадгүй гэхээр яг худалдаа авах чадвар нь өндөр. Гэсэн мөртлөө ерөөсөө сайн гэсэн болгоно эсвэл брэнд одоо хамгийн лаг гэсэн брендийн баг бүх юм цуглуулсан байдаг. Бараг ингээд харахаа бараг хэдэн сая төгрөгийн бүтээгдэхүүн байж байгаа байхгүй юу? Гэсэн мөртлөө альнийхэн ч хэргийг гаргаж чаддгүй. Будаж чаддгүй гэсэн үг тийм. Эсвэл ганцхан юм хэрэглэдэг ч юм уу байдаг. Жишээлбэл байдаг байхгүй юу? Тэгэхээр яг брэнд дээр нэг амар ач холбогдол өгөлгүйгээр яг брэнд гэдэг бол мэдээж чанар тийм үү? Нэгдүгээр чанар. Хоёрдугаар тэр брэнд тийм одоо алдартай брэнд болохын тулд маш олон одоо юу гэдгийг судалгаа, шинжилгээ, тэгээ лаборатори тэгэл одоо брендинг хөгжүүлэлт гэдэг айгүй олон зүйлийг одоо үн цэнэ бүтээж ирээд өдөрт одоо ийм олон хүн танигдсан брэнд болж байгаа шүү дээ. Тийм учраас яг нэгдүгээрт чанар, хоёрдугаарт яг асуудал гарлаа гэж бодоход буцаад хандах одоо тийм одоо найдвартай гэх юм уу тийм байдалтай болохоор брендийг илүү хүмүүс сонирхдог байх гэж бодож байна. Тэгээд яг үнэхээр сайн боддог байвал заавалж брендийн бүтээгдэхүүн байх шаардлагагүй. Ер нь бол гэхдээ мэдээж брендийнх биш гэдээ бас хитрхи чанаргүй хятадын бүтээгдэхүүн ч юм уу эсвэл ингээд амар бас хитрхи чип бүтээгдэхүүн бол арьсанд харшилт маршлаад аюултай штэ. Тэгээд дараа нь арьсанд харшилчлаа гэхэд хаанаас гээд тайгаа явах юм тэр чи хариуцах эзэн байхгүй ийм байх тохиолдол бас байдаг л да. Тэгэхээр бүтээгдэхүүн сонголтын дээр бол би зайлшгүй байх ёстой одоо эмэгтэй хүн зайлшгүй байх ёстой бүтээгдэхүүний жагсаалт гэж байдаг. Тэр яг бүтээгдэхүүн танд яг байна уу гэдгийг нэгдүгээр харах хэрэгтэй. Тэгэхгүй бол бүтээгдэхүүн сонголтын дээр эмэгтэйчүүдийн алддаг нэг хэдэн алдаа байгаа. За нэгдүгээр тухайн өөрийнхөө арьсны онцлогийг мэдрахгүйгээр шууд одоо юу гэдэг хүн дуурайж авдаг нэг юм асуудал байдаг. Нэгийгээ дуурайж авах гэдэг тал байдаг. Хоёрдугаар сошиалор ч юм уу энэ бүтээгдэхүүн гоё гэсэн гэл ингээд шуурдаг штэ нэг тийм одоо тэр шуурж авдаг нэг юм тохиолдол байдаг. За ийм хоёр тохиол. За гурав дахь нь за эмэгтэй хүний л зан л да ер нь бол нөгөө хямдруулна штэ бүтээгдэхүүн хямдрлаа штэ тэнгууд ерөөс 50-аас дээш үеийн хямдрал байвал юу ч хамаагүй худалдаж авдаг нэг юм. Тэгээ мейкапын бүтээгдэхүүн бол ерөөсө баг 70% хямдарсан байх гэвэл баг хамаагүй хямдарсан дээр авъя баг бүх өнгөний авчдаг ч юм уу
Гэтэл нөгөөдгөө яг дараа нь ашиглаж чадах уу гэдэг дээр амар сайн бодохгүй бол сэтгэл хөдлөлөөрөө худалдаа авалт хийдэг эмэгтэй хүний заналтаа ер нь бол. Тийм брендийн хувьд бол ер нь бол ийм л байна да. Арсныхаа төрлийг мэдрэх хэрэгтэй. Хоёрдугаар өнгө сонголтын дээр бол өөрийнхөө type буюу хийдэг ажил, хувцлалт тэ өөрийнхөө стайлтайгаа бас тохируулж сонгох хэрэгтэй гэж бодож байна. Урал бол яг зайлшгүй эмэгтэй хүн зайлшгүй байх ёстой 4 өнгө гэж байдаг. Тэр өнгөн дээрээсээ нэмдэг нь өөрийнхөө сонирхолтой өөр бас ямар өнгөнүүдийг нэмж болох уу гэж нэмэх үү гэхээс биш бүх өнгийг бас сонгож ирүүлж болохгүй бүтээгдэхүүн дээр. Тэгээд яг бүтээгдэхүүн сонголтын дээр бас нэг хэлэхэд бүтээгдэхүүний найрлага аягүй чухал байдаг. Одоо нөгөө зайлшгүй одоо юу гэмдэ байх ёсгүй оц найрлага гэж бас байгаа. За тэр бүтээгдэхүүний найрлагыг байна уу гэдгийг бас шалгах хэрэгтэй. Тэр ч одоо фарабин гэдэг бодис байдаг тий. Тэр бодис байвал сонгож болохгүй. Тэгвэл хоёрдугаар алюминиум гэж байдаг одоо за тийм бодис орсон байж болохгүй. Тэгэд ерөнхийдөө нөгөө нэг бүтээгдэхүүнийг удаан хадгалах, нөөшлөх одоо юу тий амар удаан хэдэн жил болсон чинь нөгөө хугацаанд дуусахгүй бүтээгдэхүүн байна гэдэг чинь өөрөө маш өндөр химийн найрлагатай тий муудуулахгүй юм хийцэн байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр найрлага байна уу гэдгийг л айгүй олон төрлийн тийм найрлагууд байдаг л да. Тэгээ тэрийг бол миний номноос уншиж болно. Айгүй олон ийм одоо гадны нэршлүүд байдаг. Эдгээр байна уугүй гэдгийг нэгдүгээр дуушин. Тэгэхээр нөгөө тухайн бүтээгдэхүүний найрлаганд орсон бүтээгдэхүүнийг англиар унших чадвар аягүй сайн байх хэрэгтэй. Ихэнх бүтээгдэхүүн бол гаднаас дандаа орж ирж байгаа шүү дээ, тий? Импортоор орж ирж байгаа учраас тэр бүтээгдэхүүн дандаа хөвчлэн англиар ч юм уу, орсоор ч юм уу найрлагатай ингээд нөгөө хэрэглэх заавар болоод найрлагын бичсэн байдаг учраас тэрийг унших тийм чадвар аягүй сайн байх хэрэгтэй гэж би боддتي. Боёо. Тэгэхээр мэдээлэлтэй, судалгаатай, нэлээ өмнө авахаас өмнө судалчихсан. Одоо яг тестэлж үзээд яг төрхөж үзээд гоё байвал авдаг ч юм уу те. Ийм байвал айгүй их мөнгө болоод цаг хугацаагаа хэмнэх юм болов уу гэж би боддتي. Тэгэхээр ер нь бол эмгтээчүүд маань яг энэ талын боловсрал айгүй өндөр байх хэрэгтэй. Тэр цэма одоо энэ миний номыг заавал одоо мэрэгжлийн мейкап артист уншаад авах биш. Эмгтээ хүн болгон уншаад мэддэг тийм мэдээлэл чи айгүй өргөн байвал хүмүүсийн буруу зөв мэдээлэлд автахгүй л гэсэн үг. Бүтээгдэхүүн дээр маань маш сайхан дэлгэрэнгүй яриад өглөө. Тэгээд энэ дээр би яг нэг асуултыг орхичихжээ. Тэр нөгөө өөрийгөө бутаж ингээд одоо сурах гэдэг чинь хүмүүс бас тийм айгүй олон тийм сургалтуудад суугаад байгаа. Тэнгүүд яг тэрэн дээр хамгийн чухал яг анхаарах зүйл нь ер нь яг юу яг өөрийгөө бодож сурахтаа анхаарах зүйл гэвэл яг мэдээж бүтээгдэхүүнээ зөв сонгож сурах хэрэгтэй. Номер 1. За хоёрт нь яг нөгөө YouTube-ээс ч юм уу хараад сурчиж болно л доо. Ер нь бол өөрийгөө. Гэхдээ нэг ийм алдаа гарч ирдэг л YouTube-дээр. За ингээ YouTube дээр ямар гоё юм бэ? Яг энийг дураа бодчих энэ төр гэд бодчихлаа. Тэгвэл бодож явах процесс нөгөө чиний гар зүгшрээгүй ч юм уу чи тэр техникийг эзэмшээгүй тохиолдолд нэг юм тухайн хүний бодолтоос шал өөр бодчихдаг байхгүй юу? Амар гой бодол харж бодоод өөр дуусаад харсан чинь нэг сонир бодсон тий. Тэнгүүд энэ яаж байгаа гэхээр нөгөө мэдээж алдаа гарч байгаа байхгүй тэр дунд нь. Тэнгүүд тэр алдаагаа яаж засах вэ гэдгийг мэддэггүй хүмүүс. Яагаад алдцсангаа мэддэггүй гэсэн үг. Учир шалтгааныг олохгүй байх гэсэн үг. Тэнгүүд би бол яг өөрийгөө зөв бодох гээд байгаа хүмүүст онлайн сургалт ч юм уу, миний номыг унших ч юм уу бас байж болно. Гэтэ илүү нөгөө яг ментор буюу одоо тухайн багштай байвал бүр сайн сурдаг. Яагаад сайн сурдаггүй гэхээр чи будаад явж исэн чинь юун дээр алдсан гэж чинь багш гэдэг хүн чинь хараад мэдчихэж байгаа байхгүй. Өө хинээ чи багсаа буруу барьцсан байж штэ ч гэдэг юм уу те. Эсвэл багсаа чанга дараад байж штэ ч гэдэг юм уу те. Ингээд чиний алдааг олоод хилчглэр чи алдаагаа яаж засах вэ гэдгийг мэдэх байхгүй. Хүн ер нь ганцхан мейкап дээр ч ер нь бүх юм дээр штэ хүн алдаагаа мэдгүй яваа л гэдэг штэ. Тэг явж алдаагаа мэдснийхэн дараа хүүе би чи ингэж алдсан юм биш үү? Одоо энийг ингэж засах юм байна гэдэг имийг бас ментор хүмүүсээс илүү залруулаа явчихдаг байхгүй залаад явчихдаг гэсэн. Тийм байна. Тэгэхээр яг зөвхөн өөрийгөө гой бод сурах гэж байгаа охтууд байвал одоо би бол бас нэг тодорхой хугацаанд багшд хандаж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Дээрээс нь өөрөө сайн уншиж судлах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд үйлдэл олох хэрэгтэй. За үйлдэл олохын тулд нөгөө дахин давтан хийх хэрэгтэй. Аливаа ямиг сурах гэж байгаа бол эхлээд ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ яг мейкап гэдэг нь яг юу юм? Гэрэл сүдэр гэдэг нь яг юу юм гэдэг бүгдийг ойлгох хэрэгтэй.
Ойлгохын тулд одоо миний ном хэрэгтэй болоод байгаа байхгүй юу? Мгм. За ойлгочлоо. Одоо хийх гэхээр одоо проблем гарч ирнэ шүү дээ. Тэгэнгүүт нэг бол багшд хандах хэрэгтэй. Нэг бол гараа зөвшрүүлэхэд бол өдөр болгон будаалах хэрэгтэй гэсэн үг. Тий. Будаал байвал гарчин зөвшөөрсний дараа нэг хэдэн сарын дараа би яг ийм болчихлоо ч гэдэг юм уу те. Ингээ өөртөө нэг юм зориг тавих хэрэгтэй. Тэгэхээр яг энэ би нүрээ бодож сурахын тулд би яг хэр хугацаа шаардлагатай вэ гэдгээ бас зөв тодорхойлж гаргаад хинт хандах вэ? Энэ зорилгот хүрэхин тулд надад хин туслах вэ? Тэ? Тэгээ би яг энэ зорилгот хүрэхин тулд өдөр болгон энэ зүйлийг хэвшүүлэхийн тулд би надад өдөр болгон зарцуулах хэдэн цаг хэрэгтэй вэ ч гэдэг юм уу. Ингээд байдаг л да. Өмнө нөгөө 5 минут буддаг байсан октод ч яг ингээд яг зөв дараалалаараа будаад ингээд заалгасныхаа дараа 5 биш 50 минут будаж магадгүй байхгүй юу? Яа тэгэхээр тэр техникийг анх удаа хийж үзэж байгаа, эзэмшиж байгаа учраас. Тэнгүүд тэрийгэ будаад байхдаа нөгөө удаад байна гэж бодоод за ёстой ингэж будныг үл бүтэхгүй байна уу? Болио яшиг зураг 5 минут дараа л будаа явъя гэдэг ийм асуудал гардаг. Тэгэхэд бол та яах ёстой гэхээр босох цагнаасаа эрт тосол та тий 40 минутын өмнө эрт бослоо та 40 50 минутын өмнө ч юм уу. Тэгэнгүүт яг нүр бодлолтод тодорхой цаг зарцуул. Тэгээ нухааллаа. Тэгэл байвал магадгүй та цаг хугацаа чи ингээд нөгөө явах тусам таны 50 минут боддог чинь 40 минут болол 30 минут болол 20 минут болол 10 минут болдог. Болоход та яг өмнөх шигээ цаг зарцуулсан мөртлөө ур чадвар чинь мэрэгжлийн хэмжээнд боддог болно гэсэн үг байхгүй. Энэ бол гэтээ тодорхой нэлээд хугацаа хэрэгтэй шүү. Мейкап чинь зөвхөн хүсэл хараал сурчдаг бол ил биш. Энэ гар гэдэг юм зөвшөөрөл гэдэг юм айгүй чухал гэдэг шүү. Тэгэхээр энэ хідэн поинтуудыг л аюулсаа анхаарах хэрэгтэй л гэж бодоод энэ октод. За тэгэхээр энэ зүйлүүд дээр анхаарах нь чухал юм байна. Окей. Одоо ингээд ярианыхаа сэдвийг одоо яг ярианы манд хамгийн сүүлийн хэсэг л дээ. Энэ маань болохоор ингээ маш олон бас ингээ залуу охтууд магадгүй ингээ мейкап артист болохоор бас сурж байгаа бах. Тэнгүүд яг мейкап артистын чиглэлээр ингээ мэрэгшгээд тэ ямар хөө процессор тийм мэрэгшдэг вэ? Зүгээр нэг дамжаанд суугаад явчихгоотаа шууд ингээ мейкап артист гэж өөрийгөө нэрлэх нь бас зүг үү? Тэгээд мөн энэ салбарын тэ эрэлт хэрэгцээ одоо ажлын байрны хувьд эрэлт хэрэгцээ нь яаж юм ингээ цаашдаа ерөнхийдөө одоо мейкап артистууд маань тэ зөвхөн ингээ хүмүүсийн бас ингээ нүрийг боддгоо байх мэдээж хэрэг тэ дуучин одоо кино зураг авалт гэж олон төрлийн нүр бодлтын тиймэрхүү ажлууд бас байдаг баг. Тэгэхээр яг мейкап артистын чиглэлээр сурах гэж байгаа охтуудад та ерөөд энэ зах зээл чинь ингээ ганцхан ингээ нүр бодаал тэ ганц хүнийг ингээ бодох тийм юм биш шүү тэ. Яг энэ талыг ингээ гоё ерөнхий зураглалын гоё тайлбарлаад өгөөч. За окей. Мейкап артист болох сонирхолтой охтууд бол маш их байдаг. Тэр чинь Монголд бол бүр маш их байдаг. Тэнгүүд мейкап артистаар хаан сурах вэ гэж аюух тийм мэдээж юунд орж байгаа. Сонголтонд орж байгаа. Тэгэнгүүт яг мейкапаар мэдээ сургуульд нь сурвал илүү сайн сурна, олон жил сурвал илүү сайн сурна гэж боддог л доо. Тэгэнгүүт Монголд яг ингээ байгаа сургууль нь гэвэл ганцхан сургууль байгаа л да. Гэтэ яг тэр нь бас яг тийм сайн чанартай сайн байна уугүй юу гэдгийг бол сайн хэлж мэдэхгүй байна. Монголд бол гэхдээ түгээмэл яг мейкап артист болж байгаа зарчмыг харахад бол хөвчлэн богино хугацааны сургалтын төвүүдэд л сурж байгаа л да. Одоо жишээ нь манад бол ингээд мэрэгжлийн мейкап артист бэлтгэх анхан дунд гүнзгий гэдэг ийм шатаар нь заасан сургалтууд байдаг. Тэр сургалтуудад жишээлбэл ингээд сурж байгаа. За тэгэнгүүт сурангуудаа ганцхан нэг курс сурангуудаа нэг сар сураад ч юм уу би одоо мейкап артист болчлоо ч гэдэг юм уу тийм асуудал бас гаргаад идэг тал байдаг л да. Гэхдээ яг үнэндээ бол нэг сар хизэж хангалттай биш. Миний бодлоор бол одоо багтаал 2 жил гэж боддог л доо. Хамгийн багтаа 2 жил. 2 жилийн дотор хэдэн үн дээр будж гин үнэтэй үнгүй хамаагүй одоо бүр эхлээд бол 2 жилийн дотор бол мөнгө ерөөсөө энэ мэрэгжлийг сонгох ч бол хизэж битээ мөнгө бодоорой гэж би хэлдэг. Мөнгө бодсон юм хизэж тийм урт удаан хугацаанд явж чадахгүй. Тийм тэгээд мөнгөнийхөө боол болоод дуусна. Тэгэхээр эхлээд энэ мэрэгжлийг сонгохын тулд нөгөө сонголт хийхдээ яг миний хийх дуртай зүйл мөн үү гэдгийг аюулсан хараад тэгээ яг ингээ хүн бодсныхаа дараа тэрнээс аим гой кайф авч гин үү бүр ядарсан ч гэсэн ямар ч ядарсан мэдрэмж төрөхгүй байна уу ч гэдэг юм уу те
тухайн хүний будаад дуусахтай цаг яаж өнгөрснийг мэдэхгүй байдаг ч юм уу ингээд ийм өөрт чинь төрөх мэдрэмж гэж юм байгаа штэ. Энэ мэдрэмж хэрвээ байвал яг энэ чиний сонгох сонголт бол мөн байна гэсэн үг нэгдүгээр. Хоёрдугаар нэгэн сар хизээж хангалтгүй энэ чиглэлээр 2 жил үнэгүй зөндөө бодолт хий, эргэн тойрныхаа бүх хүнийг будаа, дадлаг хий, тасралтгүй суралцаа гэж би хэлнэ. За тэрний дараа ер нь бол яг мейкап артист гэж хүлээн зөвшөөрөхийн тулд эргэн тойрны чамаар одоо үргэлжийн мөн төлбөр төлөөд байнгын бодуулдаг үйлчлүүлэгч чинь чамаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй юу? Ядчил үйлчлүүлэгч чинь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За тэгээд яг мэдээж олонний танил болох ч юм уу, олон танигдахын тулд бас нэлээдгүй олон ганцхан нүүр будгаас гадна айгүй олон ажлуудыг бас зохион байгуулалтаа маркетингийн ажлууд, PR-ийн ажлууд хийн. Тэгжээж бас олон танигдсан болж чиний бүр цар хүрээ чадварч байд юм уу? Бизнес чинь бүр илүү сайн бизнес болоод цаашгаа илүү хөгжөөд явах юм болов гэж би харж байгаа. Би өөрөө Америкт илээд очиж 2018 онд сурч исэн. Cinema Makeup School-д Hollywood-ийн бүр сургууль сурч исэн. Тэгээ тэнд сурж байхдаа би юу харсан гэхээр тэнд сурж байгаа охтууд яг энэ чиглэлээр явна гэдгээ шийдсэн охтууд сурч дуусныхаа дараа 2 жил яг синема дээр дадлага хийд юм байлаа. Ерөөсө сургалт орж явах багшийн бэлдэх хэвээр бүх юм хийдэг. Тэгээд багш өглөө ирэхэд ирдэг, багш орой явхад явдаг. Тэгсэн мөртлөө ямар цалин авдаггүй. Тэгсэн мөртлөө волонтер л хийдэг гэсэн үг. Яа тэгэхээр тэр хүн дадлагчж байгаа дараа нь тэр сургуулиас тодорхойлт аваад лицензийн шалгалтанд ороход тэр нь хэрэгтэй байхгүй. Тэгээд ингээд гих жишээний ажилдаг байгаа байхгүй. Монголд болохоор лицензийн шалгалт гэж юм алга байна тийм учраас нөгөө хууль эрх зүйн зохицуулт байхгүй учраас 1 сарын курс төгсөнгөтэй би мэргэжлийн мейкап артист гэж үнэлээд байгаа байхгүй өөрсдөө. Яг мэргэжлийн хол бишээ. Би одоо сургаж байгаа шаналлаа хэлдэг байхгүй. Та нар 1 сар сураад мэргэжлийн мейкап артист биш шүү. 2 жил дадлах хэрэгтэй, тасралтгүй хүн будах хэрэгтэй одоо. Тэ? Ер нь бол аливаа зүйлд мэргэжлийн гэж хэлхийн тулд тэр зүйлийг тасралтгүйгээр хийсэн 10,000 цаг зарцуулсан байх хэрэгтэй гэж байгаа байхгүй тэр зүйл шүү дээ. Тэгвэл тэрийг яг чамайг мэргэжлийн гэж хэлж болно гэж байгаа. Тэр зүйлд мэргэждэг гэж байгаа байхгүй юу? Ганцхан мейкап ч шүрэн ямар ч юмд. Тэгэхээр бид нар яг эргэж бодглохлоор би яг 10,000 цагийг нүүр бодолт хийж өнгөрөөсөн байна уу гэдгийг хараад хэрвээ 10,000 будсан бол шаал өөр болчихдөг. Угаасаа нөгөө хүний бар ингээд үйлчлүүлэгч ороод ирэх үед шууд ингээд нөгөө юу хаадаг гэсэн. Сканердаж чаддаг гэсэн. За энийг ингээд бодчвол гоё юм. Нүдэндээ шууд ингээд төсөөлж харж чаддаг болдог гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ бол амар чухал. Би бол туршлага аягүй чухал гэж бодож байна. Тийм шүү дээ. За нэгдүгээр, хоёрдугаар мэргэжлийн болоод явхад нөгөө ганцхан будах чадвараас гадна үйлчлүүлэгчтэйгээ харьцах чадвар гэдэг зүйл маш чухал байдаг. Энэ өөрөө үйлчилгээний салбар учраас ямар одоо ганцхан сайн буддаг байлаа гэд хүнтэй муухай харьцдаг ч юм үйлчлүүлэгчтэй гой харьцаж чадахгүй бол тэр үйлчлүүлэгч дахиж ирэхгүй байхгүй. Хүн гэдэг чинь нөгөө сэтгэлийн амьтан учраас ганцхан гой будуулчаад нэг харьцаа муутай хүнээр будуулаад байхыг хүсэхгүй ш дахиж лав ирэхгүй байх. Тэгэхээр харилцаа гэдэг зүйл аюу чухал байдаг. Тэгээ энэ хоёрыг аюу зөв хостуулж чадвал маш сайн мэрэгжилтэн болно гэж хэлмээр байна. За энэ салбарын эрэлт хэрэгцээ гэвэл бас харилцаа адилгүй байгаа л да. Яг уу одоо мейкапыг ганцхан мэргэжлийн мейкап артист хүнийг гандаа зөвхөн хөөрхөн болгодог гэж бол төсөөлж болохгүй. Дотроо маш олон төр байдаг. Ерөнхийдөө киноны артист гэж тустай байгаа. Театрын одоо тийм тайзны бодолтууд тустай байгаа. За beauty makeup гэж тустай байгаа. За тэгээ beauty makeup чинь дотроо бас ингээд зөвхөн хурман дээр ажилладаг makeup артист, зөвхөн fashion чиглэлээр ажилладаг артист, зөвхөн фотошутинг буюу зураг авалтан дээр ажилладаг артист гээд ингээд тустай байгаа. Киног өнгөл дотроо дахиад зөндөө олон янз байгаа. Одоо сахал ус нэгдэг артист тустай. Яг одоо би болохоор prosthetic makeup гэдэг ангид сурсан байхгүй юу? Тэр нь болохоор хүний нүүрнээс хэв аваад хиймлэр одоо нөгөө юм хиймэл арьсаар хацар ч юм уу, эрүү ч юм уу, эмэлтээр юм хийдэг тийм сурсан. Тэрийг хийдэг артист тустай. Яг бүр макет буюу одоо хэв аваад тухайн хүний одоо чамаас хэв авангуудаа тэр хэвэн дээр чи ингээ ажиллаад чамааг юм эмгийн шулан мулан болгодог ч юм уу, юм маск хийхийн тулд чамааг ингээд шавраар одоо чиний нүүрэн дээр ажиллаад ингээд одоо макет буюу одоо баримл хийн гэсэн үг байхгүй. Тэгж хийдэг артист тустай гэдэг ингээд body painting артист тустай гэдэг бүгд маш олон төрөл ерөнхийдөө дэлхийд нэг 10 гаруй төрлийн англи байгаа юм.
За энэ дээр дээрэс нь инфлюенсер мейкап артист гэдэг дахиад нэмэгдэнэ. Инфлюенсер гэхлээр яах вэ гэхээр нөгөө одоо өөрөө хүн бодохгүй, хүнд үйлчлэхгүй тэгсэн ирнэ. Брэндүүдийн бүтээгдэхүүнийг өөр дээрээ туршиж үзээд гоё контент нийлүүлээд ингээд од артист гэж нэрлэдэг шүү дээ. Тэр чинь одоо Instagram дээр энэ аюух байдаг л та. Одоо Mac Daddy, Isabel Bidoya, Jeffree Star гэдэг артистууд байна. Бид дандаа өөр дээрээ ажилдаг. Нэг хүн бодоод байхгүй. Тэгээд маш олон сая дагагчтай. Тэгээд зөвхөн брендийн бүтээгдэхүүнүүдтэй хамтарч ажилладаг. Брэндүүдтэй хамтарч ажилладаг. Брэндүүдийн нүүр царай хийдэг гэсэн үг тийм. Тэгэхээр ийм олон ангилалт байгаа. Тэгэхээр энэ одоо энэ сурах гэдэг охтууд аль чиглэлээ чи барьж хөгжих вэ? Аль чиглэлд нь илүү сонирхолтой вэ гэдгийг эхлээд тодорхойлсны дараа хэн дээр от сурах вэ гэж шийдсэн дээр. Одоо Монголд бол мейкап артистууд төрөл бүрийн өөр жанраар бас ингээд харилцаа адилгүй хөгжсөн байгаа л да. Тэгэхээр шиний сонирч байгаа салбар чинь яг аль тал руугаа байна гэдгээс шалтгаалаад багшаа сонгосон дээр гэж бодож байна. Монголд байгаа одоо мейкап болох охтууд амар тийм охтууд байдаг. Би гадаадад мейкапаар сурна гэсэн бүр чин хүсэл зоригтой байдаг. Маш олон охтууд байдаг. Гэтэл гадаад мейкапаар сурах ямар их мөнгө зарцуулдаг, ямар их хугацаа зарцуулдаг. Ганцхан сургалтын төлбөрөөс гадна одоо чи бол гадаад амьдрэх хүн гэж байгаа тийм маш их өртөг зардалтай гэдгийг аюулсаа ойлгохгүй бол хэл усчгүй байж шууд гадаад л би мейкап сурна гэдэг. Би болохоор эхлээд Монголдоо сураад үндсэн суур мэдлэгээ аваад за дараа нь жинхэнэ яг би илүү чиглэл тухайн чиглэл руугаа илүү гүнзгийрэх гэж сурах гад мэрэгжил дээшлүүлэх гэдэг байгаа бол жинхэнэ гадаад руу сурах хэрэгтэй. Сурахтаа заавал амар олон жилээр сураад ах хэрэггүй, зайлшгүй биш одоо хэдэн сараар ч юм уу хэдэн курсээр ч юм уу ингээд сураад байж болно шүү дээ тий. Би бол дандаа тэгж сурсан. Би эхлээд Монголд сурсан дараа нь Германд очиж сурсан. Тэгээд 3 сарын тийм курс сурсан. Тэрний дараа Оросд очиж сурсан. Казахстанд очиж Орос багшийн одоо амар алдартай дэлхийн тренер багшийн сургалтанд мастер классын суусан. За тэрний дараа Америкт очиж сурж байгаа байхгүй юу. Тэгвэл миний явсан энэ сургалтууд яасан гэхээр нэг удаан байгаагүй. Ер нь 3 сар мар байсан юм уу? Дээдлэн. Тийм нэг сараас 3 сарын хоорондох юм курс сураа яваадсан гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ингээд сайжруулад ээж болно. Залуу яг үнэхээр мейкап артист болох юм сайн гэж бодож байгаа хүмүүст бол маш үнэтэй зөвлөгөө өглөө. Тэгээд тэр охтууд маань ч гэсэн бас яг нарны хичээ маань хэлсэн зөвлөгөөг бас нэгийг бодож хоёрыг тунгаар үзье. За тэгээд маш сонирхолтой яриаг бидэнтэй өрнүүлсэн нарны хичээ баярлалаа. Тэгээд энэ хүрээд подкаст маань өндөрлж जैन. Тэгээд таны зүгээс сонсогчд маань зориулаад ингээд сүүлийн үгийг хэлээчээ гэд танд энэ хөөх хугацааг өгч байна. За хамгийн сүүлд яг ингээ хэлэхэд одоо нүүр бодолтой гонигтай өдрөгч жаргалтай болгох юм аа. Тэгэхээр дандаа одоо юу гэдэг амьдралд гониглах зүйл зөндөө таарна. Тэгэхээр бид нар өөрийгөө буцаад гоё босгох, гоё эрч хүчтэй байх, өөртөө итгэлтэй байхад туслах маш том хүч одоо хөдөлгүүр бол мейкап шүү. Тэгэхээр мейкапыг одоо мэрэгжлийнч дээр өөрийгөө бодож сурах гэдэг ч тэр аль болох эрт сураарай. Тэгвэл та олон жил гоё явах болноо гэж хэлмээр байна да. За баярлалаа. Бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар уулзалтаа түр баяртай. За баярлалаа. За